За сайн байцгаана уу бүгдэнд энэ орой мэндийг хүргэе. За яг одоо лайв үзэж байгаа хүмүүс маань дуу хоолой маань сайн сонсогдож байгаа эсхийг надад шалгаад өгөөрэй. За ингээд дуу хоолой маань сайхан сонсогдож байна гэвэл лайвынхаа гол сэдв дурыг та нарт манаас хэрэгтэй байж болзошгүй энергийн задргааг би та нартаа тайлбарлахаар энэ цаг мөчид энд ингээд сууж байна. За комент хүлээж шүү. Дуу хоолой ихэр сонсогдож байна. Хэрвээ сайн сонсогдож байгаа бол орж ирсэн хүмүүс маань зүрх дараад өгөөрэй. За яг одоо 12 сарын 25 буюу Крисмас өдөр болж байна. Тийм учраас өнөөдөр маш олон байгууллагуудын шинэ жил болж байгаа. Маш олон одоо хувийн бизнесүүдийн шинэ жил болж байгаа өдөр тохиолж байх гэж бодож байна. Яг одоо надтай энэ цаг мөчид хамтдаа байж чадах, завтай байгаа, сонсож чадах энэ цаг мөчийг надад болон энэ сэдв зарцуулж чадах хүмүүсээ орж ирээсэй гэд хүлээгээ сууж байна. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Орой мэндээ сайн сонсогдож байна гэсэн маань насан жаргал за маш их баярлалаа. За одоо ингэж хэдүүлээ гол сэдвүүдэд орцгоё. За эхлээд өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. Би Номтой блог пэйж хуудсан модератор админ багш Мишка гэдэг хүн байгаамаа. За би Aura нэрийг үзэж амьдралын код гаргаж бичгийн хэлбэр бусдын амьдралын чиглэлийг балансыг танилцуулж өгдөг ажил хийдэг. Мөн бяцлаглалын танхим хичээл ордог, онлайн хичээл ордог. За мөн сүнслэг сэдвтэй холбоотой өөрийн дотоодтой ажиллахтай холбоотой бичиг бясалгал, яриг бясалгал, намаастай залбирал гэх мэтчил онлайн хичээлүүдийг боловсруулаад та нартаа дэлгэж одоо сурталчилж зааж чиглүүлж авдаг ийм хүн байгаамаа. За тэгээд мэдээч би энэхүү сүнслэг мэдлэгийн өрөөгөөрөө дамжуулан энэ сүнслэг сэдвүүдтэй бидний амьдрал тохиолддог одоо сүнслэг сэдвээр хүмүүс ямар сэдв юм бол юу юм бол гэж бодож байж магадгүй. За бидний амьдралд өдөр тутамдаа тохиолддог асуудлуудыг сүнслэг талаас нь буюу таны нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, далд хумсар талаас нь юу болоод танд ийм тохиолдод идэм бэ? Яавал зүгээрээд юм бэ гэдэг энергийн задаргааг хийхээр одоо энэ цаг мөчид тань цаг зарцуулаад сууж байна. Хэдий орой болсон ч гэсэндээ за ер нь цаг хугацаа орон зай надад бол ерөнхийдөө хамаагүй яг одоо л энерги онцлог нь таарж байгаа учраас хийж байгаа гэдгийг та нар маань ойлгож байгаа хаа гэж бодож байна. За тэг өнөөдөр надтай хэдэн хүн хамт байсан хамаагүй яг гоё сэтгэлдээ хуваалцаад комментэ бичээд надтай гоё амьд харилцаатай хамт байгаагаа анзааруулад мэдрүүлээд ингээд гоё хамт сонсоод яваасай гэж би хүсэж байна. За өнөөдөр бид нар эргэлзээд байвал те танд эргэлзэж байгаа бол итгэлгүй байгаа бол итгэлтэй болтлоо бүү хийгэрэ гэдэг сэдвийг би өнөөдөр сонгосон байгаа. За тийм учраас энэ сэдвтэй холбоотой ойр орчимд нь юу болт юм бэ гэдэг зүйлийг та нартай танилцуулж өгье. За би сонь сайхан суулгахад би өнөөдөр Крисмсийн баярын өдрөө. За тийм учраас дэлхийд даяар бол нэлээд өргөн тэмдэглэдэг. За сүүлийн үед манай монголчуудын дунд ч гэсэн их тэмдэглэж байгаа. За манай монголчууд мэдээж шинэ жилийг 12 сарын 31-ний мэдээж маш өндөр одоо хүлээлттэй те нэлээд өргөн тэмдэглэдэг улс орнуудын нэг. За ийм цаг мөчид нэг жилийн мөчлөг дуусаад 365 хоног дуусаад дараа жилийн мөчлөг эхлэж байгаатай холбоотой бид нар л ингээд ганцхан одоо сандраалтай янз бүрийн юм амжуулах гал тайлан тацаа гаргаад яваад байгаа юм шээ. Яг энэ цаг мөчид энерги онцлог нь өөрөө дэлхийн ертөнц гариг огторгуу маань хүртэл шаардлагатай энерги өөрөөсөө холдуулаад шаардлагатай энерги өөртөө цуглуулад ер нь нөгөө бүх зүйл бэлэн болно гэдэг шиг дараагийн энергийн жилийн чичиргээ, сансар окторгойн энергийн давтамжтэй маш олон зүйлүүд рүү шилжиж идэг зүйл одоо үе байдаг учраас бид нар энэ үед ерөн сэтгэл зүгээ яаж бэлтгэх ёстой. Одоо нэг жил дуусч байгаа болохоор хүссэн үсээгүй автоматар хүмүүст амжуулаагүй зүйлдээ маш их сандрах тий. Амжуулахыг хүссэн зүйлүүд заримдаа ингээд өсчих тохиолдлууд гараад байдаг байхгүй юу? Тийм ч учраас би өнөөдөр энэ сэдвийг онцолж та нартай бас одоо яг одоо хэрвээ танд ямар нэгэн амжуулаагүй 2025 онд амжуулж чадаагүй амжуулахыг хүсэж байгаа зүйл байна уу? За мөн 2026 оноос өмнө амжуулах гэд яарж байгаа зүйл байна уу? Та маш удаан ямар нэгэн сэдвээр гацсан уу, эргэлцсэн үү? Тэр сэдв нь юу ч аж болно? Бизнес аж болно, ажил аж болно, амьдрал аж болно, гэр бүл аж болно, хайр байж болно, ашиг байж болно, юу ч аж болно. Юу гэдгээс үл хамааран ер нь яагаад ингэж эргэлзээ үүсдэм бэ гэдэг талаар та нартай тайлбарлаж өгье гэж бодлоо. За тэгээ өнөөдөр би Крисмсийн баярын өдөрт зориулаад Номтой блог пэйж хуудсыг дагдаг. Ер нь надтай сүнсээр ямар нэгэн байдлаар одоо холбогдсон, надаас мэдээлэл авдаг, миний лайвыг үздэг, надад энергийн задаргаагаа одоо тайлбарлуулдаг. Эдгээр хүмүүстэй зориулаад би шууд өөрийн мэдрэмжээр орж ирсэн юм 3 чиглэлийг өгсөн видео оруулсан. За тэгээ видео маань эхний видео маань жоохон тасраад орсон байлээ. Тийм учраас би дараа нь 3 хуваагаар таслаад өнөөдөр бол 3 үгнийхээ сонголтыг гурвуулангийн оруулсан. Нэг дор гурвуулангийн сонсомоор санагдаж байгаа
YouTube хуудсанд маань бас байршигдсан байгаа. Тийм ч бас та нар маань бас энэ таны дэлхийн ертөнцийн сансар авторгоогоос танд ирж байгаа үг та тэр би сонголтыг хийгээгүй шүү дээ. Та тэр үгийг өөрөө хараад догтлоод баярлаа тэр үгтэй таталцж гин гэдэг нь одоо миний хийсэн шившлиг энэ өгөөдөд одоо ийм энергитэй хүмүүс одоо таталцаж өөрийн мэдрэмж зүүн сонгороо дамжуулан холбогдоосаа гэж ингэж бодож байгаа зүйлээр минь ингэж холбогдож мэдээлэл авч байгаа зүйл болж байгаа. За бяах удаа паблик буюу маш олон хүмүүсийн дунд ийм энергийн задрагыг шууд ингэж үгээр сонгуулж хийж байгаа үйлдэлийг бол хийсэн. Энэ бол миний төлөвлөж байгаад хийж байгаа ажил ч юм уу биш ээ. Энэ яг одоо болж байгаа энергийн онцлогт одоо цаанаасаа л гэдэг шиг те дэлхийн ертөнцийн одоо мессежээр дэлхийн ертөнцийн хүслээр цаанаасаа л сэтгэлийн өгөөмөр байдлаас үүсэж байгаа ийм үйлдэл болсон. За ийм онцлог болсон. За тэгээд YouTube хуудсанд маань байршуулсан нэлээд олон хүмүүсийн сэтгэл маш өндөр байлаа. Ерөн сонсож байгаа хүмүүст бол нэлээд таарсан маш гоё юм итгэлийг авсан, чиглэмжийг авсан одоо тайлал болж чадсан гэж би өөрөө үзэж байна. За энэ бол цог хавцаа орон зай хамааралгүй та хизээд сонсч болно. Магадгүй та 10 жилийн дараа сонсч болно, одоо сонсч болно, жилийн дараа сонсч болно. Хизээ сонссон байсан адилхан яг л тэр энергиэрээ одоо холбогдож танд тусламж хэрэгтэй, мессеж чиглэл хэрэгтэй байгаа үед бол та ингээд холбогдох юм аа. За энийг ингээд та нартай тайлбарлая гэж бодсон. За өнөөдрийн сэдв. За энэ дэлхийн ертөнцийн чинь нэг юм дуусаад нэг юм эхлэх бүрдэл ямар нэгэн шинжилт өөрчлөлт сэтгэлийн асуудал үүснэ, амьдралын асуудал үүснэ, одоо аж ахуйн тийм мөнгө ашиг орлогын асуудлууд үүсдэгэ. За ийм үед хүмүүс аяга хандуураад байдаг байхгүй юу гэхээр хитрхийн нэг юм ингэж амжуулж хийх гэсэн хүслээсээ шалтгаалаад нөө эргэлзэж байгаа зүйлүүдээ ихтэлтэй болж амжаагүй байж хийхээсээ одоо хийснээсээ тохиол болоод ямар нэг юм өөрийгөө яаралтай байдалд оруулаад байдаг. Тийм учраас би та нартай яг айвал бүхий хийвэл буй. Би бол одоо энэ сүнслэг мэдлэг, энергийн амьдралын чиглэлийг зааж авах бүх цаг мөчтөө би хүмүүст нэг л юм хэлдэг. Юу гэхээр айвал бүхий хийвэл буй штэ тий. Та мэдээж ингээд хийчих юм бол хариултаа авна штэ тий. Та аялал одоо дэлхийн ертөнцийн аялал таныг дуудаа. Та цаанаасаа хийж байгаа юм бүхэн чинь дэлхийн ертөнцийн бүрдэлцсэн байдаг учраас цаанаасаа ингээ хийж байгаамаа. Тийм учраас айж битгий одоо өөрийгөө андуурж эндүрж зогсоогоорой гэж би хэлдэг. За гэхдээ айн гэдэг нэг өөр, цаг нь болоогүй эргэлзэн гэдэг өөр. Энэ хоёр үгнийхээ утга учир гол мөн чанар сүнслэг холбоог маш сайн анзаарч одоо ялгаж салгах хэрэгтэй. Зарим хүмүүс би айгаад айснасаа болоод хийхгүй байна гэж бодоод зарим хүмүүс ингээд зөвөр эргэлзэж байгаа байдал нь өөрийнх нь дэлхийн ертөнц ухамсар өөртөө холбоотой байдаг сахиусан тэнгэрүүд бэлэн болоогүй байхад түүнийгээ яаран дүгнэлт хийж яаран сонголт хийснээр шалтгаалаад өөрийгөө амжилт руу биш ачаал руу урин дуудах тохиолдол гардаг байхгүй юу. За би ч гэсэн одоо маш олон удаа тийм тохиолдлуудад автаж байсан. Тийм ч учраас би та нартай өнөөдөр энийгээ сануулгын тулд одоо энэ сэдвийг сонгосон юм аа. Энэ сүнслэг сэдвийг сонгосон юм аа. За ингээд хэдүүлээ эхлээд одоо гол сэдв рүүгээ орцгоё. Энэ энергийн мөчлөг гэдэг маш чухал үйлдэл бид нар одоо энэ би 2025 оны сүүлд бол би маш олон бичлэгүүдийг оруулж байна, маш олон чиглэлүүдийг өгж байна. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр чинь ерөөхдөө туршлага байхгүй тий. Өмнөх жилүүдэд яг ингэж жил болж байхад хиймээр, ярмаар, дэлгмээр, задламаар байсан үед байсан боловч тухайн ачаалал, тухайн өдрийн одоо онцлог энерги шалтгаалаад чадахгүй өнгөрүүлэх тохиолдлууд байсан. За одоо би энэ сүнслэг мэдлэгийн өрөөгөөрөө дамжуулаад маш одоо нэлээд хөрхэн тодорхой хугацаанд энэ ажлуудыг хийж байгаа учраас яг жилийн сүүл үе, яг жилийн ихэнх үе энэ онцлогтой энергийн мөчлөг дээр шийдвэр гаргахад нь хүнийг жоохон зөвлөж өгөх хэрэгтэй байна, чиглүүлж өгөх хэрэгтэй байна. Дотроос нь тийм үү үгүй юу гэдгийг нь мэдрүүлж өгөх хэрэгтэй байна гэдгийг би одоо энэ олон жилийн дунджаар гэдэг шиг те мэддэг, анзаардаг болсон учраас орой ч гэсэн хамаагүй шинэ жил болж байгаа магадгүй намайг хүмүүс баг үзэж магадгүй тэр хамаагүй тэрнээс айхгүйгээр эргэлзээ бол дайсан бишээ төр зогсох дохио гэдэг одоо сэжмийг та нартай өгөхөөр энд суугаад байна. Ер нь бидний амьдралд эргэлзэх маш олон тохиолдлууд гардаг. Би өөрөө маш олон удаа бас эргэлзэж байсан. За ер нь өдөр тутамд л бидэрт эргэлзэх шаардлага гардаг. Гэхдээ яг ямар зүйлийг эргэлзэж хүлээж авах вэ? Ямар зүйлд төр одоо ингээд дохио юм байна, зогсох хэрэгтэй юм байна. Яг одоо эргэлзэн чамайг урагшлах хэрэгтэй юм байна гэдэг энэ хоёрыг яаж алгас салгах ёстой вэ гэдгийг би та нартаас тайлбарлаж хэлэх гээд байгаамаа. За ингээд нэг эргэлзээ гэдэг бол дайсан биш л те хүний амьдралд угаасаа л байж явах хэвээр нормал хэвийн мэдрэмж, сэтгэл зүйн мэдрэмж бидний ер нь ингээд сэтгэл зүй гэдэг юм чи бүгд л бид нар дотор байж явах хэвээр зүйлүүд. Тэгэхээр заавал нэг нь байхгүй болохгүй нэг л байх гал өсчих биш. Яг ямар үед, ямар энергийн давтамжтай үед, ямар өдөр, ямар онцлог дээр надаас ямар одоо характер те, ямар шийдвэр, ямар мэдрэмж одоо гараад байна гэдгээ сонсож сурж, ажил сурах нь маш чухал байдаг. Тийм учраас бид нар бол
эргэлцэхээрээ заримдаа угаасаа эргэлзэж байгаа зүйл хийн яаж хийх юм бэ те юу хийх юм бэ эргэлзэн гэдэг чинь ерөөсөө л угаасаа бүх хүч гарахгүй байна гэсэн үг байхгүй юу тийм учраас энэ яагаад тохиолдог вэ гэхээр юм гурван юмнаас болоод тохиолдоод идэв ба юу гэсэн үг вэ гэхээр чинь би өмнө нь маш олон лайвуудаар хэлжсэн миний лайвуудыг дистралан сонсдог хүмүүс бол үгүй мэдж байгаа юу вэ гэхээр хүний амьдрал танаар шалтгааллахгүй хувь тавилангаа шалтгаалж орж ирж байгаа зүйл гэж байдیں۔ Зарим тохиолдолд хувь тавилан өөрөө хүсэж байгаа тохиолдолд танаас нэг хүч гарахгүйгээр бүтчихдээ. Зарим тохиолдолд хувь тавилан бэлэн болоогүйсэн ч та өөрөө маш их хүссэн учраас, үйлдэл хийсэн учраас, залбирсан учраас, үнэнч байсан учраас, шудраг байсан учраас яг тэр онцлог нөхцөл байдлыг та өөртөө манифест буюу дуудлагаараа тэг хүслээрээ энергиэрээ өөртөө татаад нөхцөл байдал нь бүрэлдэж амжаагүй байхад өөртөө бий болгох хүч гэдэг зүйл бас хүний дотроос байдаг байхгүй. Энэ бол сүнс чинь таныг шахаж чинь тий. Таны дотор байгаа мэдрэмж чинь таныг шахаж чинь. Үгүй чи боломж байж та гэдгийг бол танд харуулж гин гэсэн. Энэ үед бол нөө таны дэлхийн ертөнцөөс 3 бүрдэл аль үшээ бэлэн болсон гэсэн. Ямар 3 бүрдэл байх ёстой юм бэ гэхээр амьдрал дэлхийн ертөнц энэ бидний амьдраад байгаа энэ гариг дотор ч нэг юмнаас бүтсэн нэгэхийн ширхэгч зүйл байдаг байхгүй. Бид нар хүртэл хүн болохдоо 2-9-ээс бүтээд ирж тээ. Эр юм цагаан улаан гэж бид нар янз янзаар ярьдаг. За энэ 2-9-ээс бид нар бүтдэг. Яг тэрэн шиг дэлхийн ертөнц гэдэг чинь өөрөө 3-ын тоонд маш дуртай. 3 одоо хэмжээст гэдэг 3-ын тоо гэдэг 3 одоо гурвалжин гэдэг бол маш доктортой харилцаа байдаг байхгүй. Маш доктортой харилцаа, маш батбик харилцаа, маш удаан хугацааны харилцаа байдаг. Тэгэхээр дэлхийн ертөнц бол өөрөө удаан хугацааны доктортой энергид маш их дуртай байдаг. Тийм үед таныг ямар нэгэн зүйл ихлүүлэх юм бол тэр чинь удаан хугацаанд тогтно штэ, чанартай орлого болно штэ, чанартай амьдрал болно штэ гэдгийг танд ойлгуулах гэдэг. Гэтэл бид нар нөгөө 3 юмныхаа тэнцвэрийг олж чадахгүй 2 нь бүрдсэн, 1 нь бүрдсэн байх үед заримдаа хүчилсээр хагаад хийчдэг. За болно. Нөгөө хүн хүсэж байгаа юм чи мэдээж хүсэж байгаа юм хүн хийх хүч байгаа шүү дээ бид нарт. Тэр хүчээрээ бол яг шахаад хийчдэг. Гэхдээ энэнийх нь ганцхан асуудал нь юуг хүмүүс анзаарч чаддгүй гэхээр удаан хугацаанах биш байхгүй. Доктортой биш байхгүй. Маш удаан хугацаанд үргэлжилж чадахгүй та одоо бодож үзээрэй. Таны өнгөрсөн жилүүдэд хийжсэн сонголт, гаргаж ирсэн шийдвэрүүд тань удаан хугацаанд үргэлжилсэн одоо яг юу байна? Бизнес чинь байна уу? Гэр бүл тань байна уу? Таны өөрийн чинь аз жаргалын мэдрэмж байна уу гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. За тэгээ тэр нэг удаан хугацаанд үргэлжлэхгүй төрхөн зүрийн аз жаргал болоод байсан бол та нөгөө дэлхийн ертөнцийн 3 тонн дуртай орчлон ертөнцийнхөө 3 бүрдлийг биелүүлж чадаагүй байхдаа өөрөө ямар нэгэн аргаар ингээд өөрийнхөө дотоод хүчээр бий болгоод байсан юм байна л гэсэн үг байхгүй юу? За яг хөө энийг буруутай зөвтэй гэж ярихаас илүүтэйгээр хэдүүлээ болох ёстой юм болдгоороо болсон л юм байна гэж хүлээж авъя гэж бодъё л та. Тэглээ гэж бодоход хүнд чинь удаан доктортой биш айгүй ингээ богино хугацаанд орж ирээд байгаа хүч, богино хугацаанд дуусаад байгаа бизнес чинь өөрөө хүний дараагийн одоо шийдвэрийг дараагийн үйлдэлийг айцтай болгочтой байхгүй юу гэхээр дахиад нэг хийх гэхээр яна дахиад айгүй урдан зогсчихгүй дээ, дахиад дампуурчихгүй дээ, дахиад ихлүүлсэн чинь ингэчгүй дээ, саад гарч ирэх үед энд гих мэтлээ айгүй олон зүйл болоод байдаг. Саад гарч ирж ин гэдэг бол давтамж өөрөө маш хурдан байна гэсэн үг. Таны ингээд эргэлдэж байгаа хөдөлгөөн, танаас ялгарч байгаа энерги чинь маш хурдан байгаад хаа та өөрөө зогсож тайм аут хийж амархгүй байгаа учраас дараагийн хурдан орж ирсэн аз жаргал хурдан гараа явчихна гэдэг шиг буцаад хурдан танаас холтчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас би өнөөдрийнхөө сэдвээр, өнөөдрийнхөө хүчээр, өнөөдрийнхөө мэдрэмжээр та нартай юу хэлэх гээд байна вэ гэхээр удаан доктортой хүч гэдэг бол агуу хүч байдаг. Хурдан хүчиг бол хинч одоо би өнөөдөр ингээл фитнест яваал тайста өнөөдөр маш их хэрч хүчтэй бүх тасгалаа хийж чадна. Гэхдээ тэгж бүх хүчээ шавхаад гаргачаар дахиад явахаасаа халширчин те дахиад явахаасаа асарчин дахиад хийхээсээ айчин санаа зовчин ийм л зүйл тохиолдод байдаг учраас хурдан давтамж гэдэг бол хурдан орж ирээд хурдан гардаг. Тэгэхээр сонголтыг хийхний гаднаас шахалт байна уу, дотроос шахалт байна уу? Би яг эргэлцэхгүйгээр итгэлтэйгээр бэлэн болчихсон байна уу, болоогүй байна уу? Яарах хэрэгтэй юу, яарах хэрэггүй юу гэдгийг маш мэдрэмжтэй зүүн савнгаараа мэдэр сурах нь бидний нөө дотоод сүнсний хүч байхгүй юу? Бидний дотоод сүнсний хүч өнөөдөр би танд тайлбарлаж хэлж байгаа миний чиглэлийн дотоод хүчтэй ийм л зүйлүүд болоод байгаа. Тэгэхээр ямар нэг юм бэлэн болцоод хийнэ гэдэг бол удаан хугацааг илэрхийлдэг юм байна. Юмд бэлэн болоогүй байх үедээ яарад хийчих үедээ айгүй хурдан хугацааны ашигыг л олоод нэг дүрлзэж асаал унтарч чинь гэсэн үг юм байна гэдгийг ингээд ихний байдлаар та бүхэн маань ойлгоод авчаарай. За түүний дараа 3 бүрдэл гэж нэг юм яриад байна те. Ямар үед бүх юм ямар гоё хүчтэй, ямар сайхан хийдэг юм бэ? За жишээ нь би
өөрийн амьдралаас жишээ татъя л та. Жишээ нь хэд миний 3 одоо амьдралын бүрдэл бэлэн болсон байх үедээ хийжсэн боловсруулж исэн онлайн хичээлүүдээ би одоо ч бусдад санал тавиад одоо ч би түрнийхээ үр шимээр амьдрал хавгаа залгуулад явж байдаг. Тэр үед одоо би тэрийгээ дахиад хийх гэхээр заримдаа чадахгүй байна. Яагаад гэвэл энэ энергийн энэ цаг мөчийн онцлог гэж байна. Энэ онцлог нь нэг нь бүрдсэн, хоёр нь бүрдсэн чинь нэг нь байхгүй байх тохиолдол гэдэг байхгүй юу. За тэгэхээр бид нар нэг 3 ичээдтэй зүйлийг бүрдүүлэх гээд байна да. Ямар 3 юм бэ? Нэг нь таны өөрийн хүч, таны өөрийн энерги та өөрөө бэлэн үү? Нэг. Хоёрт нь таны өвөг дээд ухамсар, таны удмын энерги бэлэн үү? Та өөрөө удмынхаа энергийн одоо насарсан сүнснүүдийг хоололж чадсан уу? Хүчээр дэмнэж чадсан уу? Залбирч мөргөж чадсан уу? Санаатаа санамсаргүй хийсэн үйл өөрийнх нь араас үйл хийж чадсан уу гэдэг нэг юм те. Энэ бол бидэртэй салшгүй холбоотой зүйл байхгүй юу? За 3 дахь зүйл нь тухайн он, цаг, мөч, жилийн онцлог одоо гэж байна. Бид нар ч одоо дэлхийн энэ гариг дэлхий гэдэг юм дээр амьдарч байгаа юм чаа. Дэлхийн ертөнц гэдэг юм астрологи буюу тий он цаг энэ тойргийг дагаж явна шүү дээ. Бид нар ямар дэлхийгээс том байгаа биш. Бид нар дэлхий дээр оршин суугчид нэг ирээд нэг буцаа явж байгаа оршин суугчид учраас ерөнхий том масса бол дагна шүү дээ тий. Тэгэхээр тухайн одоо жилийн юм бүрлдэж үү гэдэг ингэж хардаг. За энэ гуруула бүрлдээд ирэхээр та бол эргэлцгээ болдог. Та юу ч хийсэн өөрөө итгэлтэй болж эхэлдэг. Энийг яаж мэдэрдэг вэ гэхээр дотоод сүнстэй нь ингээд нэг гаднаас нарахад бүтэхгүй байгаа юм шиг мөртлөө нэг тийм тайван байдаг штэ тий. Гаднаасаа харахад ямар нэг юм ингээд зогсцсон юм шиг өргөлжилэхгүй юм шиг байгаа мөртлөө одоо ямар нэг юм алдлаа гэж бодоход нэг тийм тайван байгаад байдаг үе байдаг те. Ямар ч одоо тэр буцаал ороод ирчих юм шиг те. Энэ бол хүний дотоод сүнсний таны сүнс бол сул дорой биш гэдгийг баталж байгаа байхгүй. Таны сүнс чинь нэг жижигхэн зарлаг гарах төдийд те. Нэг жижигхэн бизнес зогсох төдийд нэгэн хүн таны амьдралаас гарах төдийд та ингээд юм сул дорой юу чгүй болдог тийм одоо бодгаар шин чанар биш юм аа. Таны сүнс танд эргэлзэхгүй итгэлтэй байх үедээ бүрэн хүч авсан үе гэж байна. Энэ нь яг урт хугацаанд үргэлжлэхгүй тодорхой хугацаанд үргэлжлээд зогсож болно гэсэн хэдий боловч яг тэр эргэлзэхгүй итгэлтэй байх үеэ ашиглаж чадах юм бол эн чинь оюун ухаантай, сүнстэй, давтамжтай гуруулаа нэгдэл болцсон зүйлийг харуулдаг байгаа байхгүй юу? Сүнстэй бэлэн болцсон байна, оюун ухаантай бэлэн болцсон байна. Тухайн энергийн, тухайн нөхцөл байдлын давтамж нь өөрөө танд аюу гой илтгэр хаалгаа нээчихсэн байна тий. Тийм учраас энэ л үеийг бид нар эргэлзэхгүйгээр одоо шууд хийдэг. Юу гэхээр бусад бүх хүн таныг болооч хэрэггүй гэж яхад хүртэл та өөрийн дотоод онцлогоо мэдрээд хүчээ мэдрээд үгүй би хийн гэд итгэлтэй хийж байгаа нэг зүйл өөр. Гэтэл жоохон ингээд бүх хүн таны хийгээч гэд ятгаатай хажуунаас чинь гэр бүлийнхэн чи ятгаад хамаг хүмүүс одоо дэмжиж байхад та өөрөө нэг хөдөлгөхгүй гэж байдаг шүү дээ. Хөдөлгөхгүй ингээд яагаад би хөдөлгөхгүй байгаа юм бол бүх боломж нь ороод ирчээд байна гэд нэг гайхаад байдаг үе байдаг шүү дээ. Энэ үед бол арай одоо эхэлж болно. Гэхдээ арай жоохон доктортой биш удаан хугацаанд үргэлжлэхгүй шүү. Тийм учраас удаан хугацааны чанартай одоо нөхцөл байдлыг би хүлээж байна гэд таны сүнстэй нь өөрөө мэдрээд зогсоод байх үеийг хэлээд байгаа байхгүй. Тийм учраас бид нар эргэлзэн гэдгээс битгий зарим тохиолдолд эргэлзэн гэдэг бол дохио байдаг тий. Зарим тохиолдолд бол эргэлзэж гин гэдэг бол та итгэлгүй байгаагийн шинжээ. Итгэлгүй байна гэдэг бол хүч чинь бүрэн бүрэлдээгүй байна гэсэн үг. Хүчтэй нь бүрэн бүрэлдээгүй байна гэдэг бол та айгүй хурдан хугацааны юмд яарад байна гэсэн үг. Урт хугацааны доктортой 50 энерги гэдэг бол тодорхойгүй байхад ч дарвч далтай нь боловч бултаах үедээ өөрөө болоод ирдэг. Гэтэл тодорхой байхад хүртэл заримдаа чадахгүй байна гэдэг нь магадгүй таны удмын үйл өрүүд чинь яг дуусаагүй ч юм уу дуусан ч гэж байхаа тий идэж амжаагүй цэвэрлэгдэж амжаагүй арай нэг бэлэн болоогүй байгаа аахгүй юу. Тийм үе гэж юм байдаг. За ийм үедээ бид нар яах вэ? Ийм үедээ бид нар хандаг өөртөө өгнөө. За юу гэсэн үг юм бэ? За бид нар ямар тохиолдолд хандаг өгдөг гэлээ хүмүүст чадваргүй байгаа, хүчин дутцсан байгаа, боломж болцсон амьдрал ахуй нь хэцүү байх үед бид нар тэр хүнд өөрийн сэтгэл, өөрийн боломжоор баяндаа, цатгаландаа, мундагдаа биш те. Зүгээр л тэр хүнд баг зэрэг дэмжлэг болох үүднээс бид нар ямар нэгэн зүйлд хандаг өргөдгөө. Итгэж байгаа, шүтж байхдаа өргөж болж юм эсвэл хайрлаж байхдаа өрөвдөж байхдаа хандаа өргөж болж юм тийм. Гэхдээ хандаа гэдэг бол ямар нэгэн байдлаар танаас гарч байгаа сэтгэлийн тусламж гэсэн үг шүү дээ. За гэтэл бид нар нөө итгэлгүй эргэлзээд юмаа хийж чадахгүй байгаа үе байж болно тийм. Энэ үед нэг хайхтар битгий бүгдийг одоо хийх гээл амжуулах гал битгий яар. Яг одоо энэ цаг мөчийн онцлогч нь өөрөө яг тэгдэг үе байхгүй юу? Яна би тэрийг хийж амжаагүй хийчээ гэж хүчлээл тийм.
ингэж тэгчээгээд ингээд автах гэдэг үе учраас л би өнөөдөр танд энэ цаг мөчийг зарцуулаад байгаа аахгүй. Тийм учраас энэ үед өөртөө хандив өрг. Юу гэхээр тань сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм байна. Сайн дураараа өөрөө өөртөөгөө холбогдох шаардлага байгаа юм байна. За мөн хандив гэдэг бол сэтгэл зүйн хувьд байж болно, бие махбодын хувьд байж болно, энергийн төвшөнд байж болно, те ямар ч тохиолдолд байж болно. Өөртөө эд баялгаарч хандив өргөж болно. Ингээд нэг юм үйлдэл хийчихээр баярын мэдрэмж танд орж ирнэ. Юу вэ гэхээр за таныг зүгээр сууж байгаа чи хин нэг танд таньдаг өгвөл та баярлах уу, уйлах уу бодож үзье те. Бид нар бүгдөө баярлна. Ямар гоё юм бэ. За саяхан би бас нэг юм юунд баримтын суулаанд хоцсон байна. Энэ бол миний төлөвлөөгүй өөрийн байж байгаа л ингээд одоо нэг хонжирт хожиж байгаа нэг юм үйлдэл болж байна. Мэдээж энд чи би баярлна шүү дээ. Игч байна уу, багч байна уу хамаагүй ямар нэгэн байдлаар гинт орж ирж байгаа санхүүгийн тусламж учраас би санхүүгийн тусламж гэж хүлээж авал айгаа доогтлон баярлна те. Тийм учраас яг тэрнтэй адилхан байдаг байхгүй юу гэхээр таны энэ эргэлзээд байгаа ихтгэлгүй үед чинь танд нэгдэж хандив хэрэг болно. Сэтгэлийн хандив. Бусдаас гэж би илээгүй шүү. Өөрөөстөө ч байж болно, хайртай хүмүүстэй таньж байж болно, дэлхийн ертөнцөөс ч байж болно. Яг одоо надад те би ингээд хилээ сууж байгаа чи сэтгэлийн хандив байж болно шүү дээ. Ийм ч үе байж болно. За ингээд хандив авчгаар бид нар яадаг вэ гэхээр нөгөө нэг юм гоё гинт тусламж ороод ирсэн юм чи өргөчнө. Өөрөө авах биш бусдад өгмөр санагдана те. Бусд руу ингэж дэлгэмээр санагдана. Ийм хүч чи орж ирээд ахаар та бусдад өгсөн хийсэн буян хэлсэн үйл үг те бусдтай хуваалцсан энэ одоо сэтгэлийн холбоос ойртойн дамжуулаад нөгөө эргэлзээд байсан итгэлгүй байсан зүйл чинь итгэлтэй болж байна. Хүүе би чадах юм шүү. Болох юм шүү. Намайг дэлхийн ертөнцид дэмжиж байгаа юм шүү те. За тэгээд нөгөө дамжиж өнгөрүүлж байгаа энергиуд маань надад туслаад байгаа юм шүү гэд хүнд чи итгэл орж ирээд зайлшгүй талархал орж ирээд нэг юм одоо гоё тусламж орж ирж байгаа мэдрэмжийг авцсан хүн чинь хүч нь орж ирдэ. Ингээд байхаар таны дотроос нь үгүйсэхэ болно. Уг нь эргэлзээ гэдэг чинь таны дотроос үгүйсгээд байна гэсэн үг шүү дээ. За байжаа да би жоох итгэлгүй байгаадаа миний хүч арай бүрэн биш байгаад байна гэд нөгөө дэлхийн ертөнцийн яг онцлог мөчлөгөө хүлээгээд ингээд байж болох байхгүй юу? Ийм үед бол та одоо нөгөө өөртөө баярын энерги буюу хандивыг өгөхөөр танд баяр орж ирэхээр нөгөө жинхэнэ бэлэн болж ирнэ. Дотроос үгүйсгээл за байжаа да болохгүй байна да гэл юм хин үгүйсгээд байгаа мэддэхгүй нэг ийм үе байсан чинь тэр үе чинь дуусаад зүгээр сууж чадахгүй болоод тэгээ суух биш гараа хумхаад байсан чинь болоод нөгөө гараа дэлгээд өөртөөгөө ажиллаад жингээ асах байсан бол жингээ асаад бизнесээ эхлүүлэх байсан бол бизнесээ эхлүүлээд хин нэгнтэй харилцааны асуудал үүссэн байсан бол тэрийг харилцааны асуудлаа дуусгаад мөнгө өгөх байсан бол өгөөд авах байсан бол авнаа да. Тэгэхээр ийм зүйл байдаг юм а. Тэгэхээр та яг одоо жоох эргэлзээд байвал угаасаа л одоо энэ лайв миний ярьж байгаа энэ сүнсний энергийн задаргааг эргэлзэж байгаа яах вэ гэж бодож байгаа тэр хүмүүс татагдаж орж ир сонсон л доо. Тэгэхээр бидний амьдралд бол их баг гэдгээс үл хамааран ер нь ямар нэгэн байдлаас одоо эргэлзээ үүсдэг. Гэхдээ маш удаан хугацаанд эргэлзээд бүр хаашаачгүй гацчихсан юм уу? Зөв гинт нэг юм хурдан хугацааны эргэлзээ юу гэдгээ ялгах хэрэгтэй. Хэрвээ маш удаан хугацааны одоо эргэлзээ бол танд нөгөө 3 бүрдэл чинь бэлэн болсон хойно орчлын ертөнцид танд өгөөмөр хандсан хойно л та өөрийгөө хайрлсан хойно л энэ бүхэн болно. Гэтэл нөгөө гинт өчигдөрхөн зүгээрээс нь өнөөдөр гинт нэг юмд эргэлзэж байгаа богино хугацааны гинтийн эргэлзээ бол та өөрийнхөө хүчээр дуудаж чадна. Та өөрийнхөө хүчээр засч чадна. Та өөрийнхөө хайраар үнийгээ илтгэж өөрчилж одоо болно. Тэгээ бид нар маш азтай ертөнцид амьдарч байна л да. Одоо юу гэсэн үг вэ гэхээр цаг, минут, секунд тутамд амьдралаа өөрчлөх боломж байна. Ухамсараа сэтгэлээ тэлсэн, өргөцсөн, хөөгдсөн ухаарсан бүхэл хүмүүс өөрийнхөө хүссэн зүйлийг өөртөө дуудах боломж байна. Бүх зүйлд эрх мэдэлтэй хандах одоо чадвар биднэрт байна. Бид нар ч одоо ийм гоё гайхалтай төрлийг авцсан хүн болцсон учраас энийг хадгалах хэрэгтэй байхгүй. Тэгэл тал тийш нь тараагаал те тал тийш алдах биш оо. Тал тийш нь тараагаад алдна гэдгийг би юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр бусдад энерги зарцуулаад, бусдын амьдрал руу хошууд үрээл, бусдын явж байгаа, өрнөж байгаа, сурж байгаа сүнснийх нь аялал руу дайрж ороод те энэ ингэх байсан, тэр тэх байсан. Одоо та нар нэг хараараа хөвчлэн л хин нэгийг шөмжлээл тэр доор нь ингээ харах юм бол бүх хүмүүс одоо те бусдын амьдрал руу хошууд үрээл тэр нь зөв байна, энэ зөв байна, энэ нь зөв амьдарсан, энэ буруу амьдарсан байна. Уучлаарай биднэрт хэнийг ч шүүх эрх байхгүй. Та мянга цэцэн цэлмэг зөв сайхан гэгэрцэн дайрах байсан ч хин нэгний амьдралын туршлагыг та шумжлах эрх байхгүй. Тийм учраас та бусдад бити энерги цацаатай ингээд асгаатай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр таас жоох өөртөө хадгалал та тий өөрийнхөө энергийг өөртөө хадгалал та яагаад та эргэлзээд байгаа. Та яагаад ямар нэг юм хийх гэр хүч дутаад байгаа. Та бусд руу бүх энерги цацсан учраас бусад нөгөө маск болж байгаа үйл явдал руу бүх энерги бүх ухаан ухамсар бүх хүчээ зарцуулсан юм чинь яг өөрийнхөө амьдралд тохиолж байгаа зүйл
зүйлийг хийх гэсэн чинь итгэлгүй болчиход байгаа байхгүй нөгөө энерги нь бүрлдэж өгөхгүй нөгөө нэг өвөг дэцүүдийнх нь хүчин жоохон сулдаад ингээ одоо эргэлзээд байдаг болчдөг. Тэгэхээр би энэ одоо эргэлзээ гэдэг чинь танд ямар нэгэн гурван бүрдлээ чинь нийгэм дутаад байгаа эсвэл нийгэм нь хитрхи илэгдсэн гэсэн үг байхгүй юу? Илэгдэн гэдэг үгийг та нар юу гэж ойлгож байна вэ? Энд чинь хитрхи удаан хэрэгэлдсэн хувцас байна уу, гутал байна уу, ямар нэгэн идэл хэрэглэл байна уу те? Энэ бүхэн чинь байнгын цаг хугацаа зам ёсоор илэгдэжээдэг. Таны одоо бие махбод чинь илэгдэжээдэг, таны одоо сүнс чинь илэгдэжээдэг, таны одоо энерги тань илэгдэжээдэг, эрүүл мэнд тань илэгдэж байдаг. Тийм учраас энэ илэгдээд байгаа зүйлээ бид нар ч хурдан идлүүлэхгүй тулд хурдан илэгдүүлээд дуусгахгүй тулд бид нар ч ямар арга байдэ? Хувцаатай хурдан илэгдүүлэхгүй бай гэж бодъё. Ямар арга байх вэ? Өдөр бол өмсөхгүй л нэцтэй, хадгалан нэцтэй, угааж эндүүдчээ 50 нэцтэй. Яг хэрэгтэй шаардлагатай онцгой үедээ хамгийн хайртай зүйлээ гаргаж ирж өмсдөг, идэлдэг үстэй. Яг л нөө тансаг хэрэглэлийг бид нар яаж таньж хэрэглэдэг вүлээ те? Яаж харж ингэж одоо хайрлж хэрэглэдэг вүлээ? Өөртөөгөө жоохон тансаг харилцах гэсэн үг. Өөрийгөө жоохон тансаг нөмөр те? Өөрийгөө жоохон тансаг удирд. Юу гэсэн үг юм хэрэг та ч ямар бүх юмд оролцсон явж идэг одоо те нөө хямдхан бараа юу? Бүх юм руу л өсчээд орж идэг та ч ямар бүх хүнд энерги өгчээдэг одоо энерги цацагч юу? Нөгөө хүмүүс яриад байдаг чинь нийгэмд энерги сорогч марагч гэдэг үннийг хэлэхэд тэр хүч энерги сороод байгаа юм биш. Бусдын амьдрал руу ингээл оролцоод хойч хөөцөлтүүд байна гэдэг чинь өөрийнхөө энергийг л сэгсрээд байна гэсэн үг байхгүй юу? Сэгсрэл ингээл хайр найргүй илэгдүүлээл, хайр найргүй ашиглал, хайр найргүй нэг гараараа аваад нөгөө гараараа өгöd байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нарын нийгэмд нэг зүйл дээр өвдөг сүгдэн одоо хүлээн зөвшөөрөх шаардлагатай онцлогтой зүйл болж байна л та. Юу вэ гэхээр шүүмжлээд байгаа нь сайн биш, шүүмжлүүдэд байгаа нь ч муу биш. Бүгдөө л аваа аваад өхөө өгч байгаа. Бүх юмд ингээд бас нэг гоё хүлээцтэй тэнцвэртэй ханд. Би таныг сонсохгүй бай, мэдрэхгүй бай, нийгмийнхаа мэдээлэл соцор гэж хэлж байгаа юм биш шүү. Сонсож болно, мэдэрч болно, ажиглаж болно. Гэтэ тэр бүхэнд битгий хутгалдаач л гэж хэлээд байгаа. Хутгалдаад ороод ингээд явчаар чинь танаас нөгөө энерги чинь гараад та өөрийнхөө сүнсийг, биеийг, энергийг тарих бие махбодыг илэгдүүлэлт нь ашиглаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд маш гоё зүйлдтэй сурахтаа ашиглаад, боловсрохтаа ашиглаад, өөрийгөө эрүүл байхтаа ашиглаад, нөгөө дасгал хөдөлгөөндөө ашиглаач, нөгөө мэдлэг боловсролтоо ашиглаач гэхээр тав тугасаа чинь те ерөөсөө явахгүй залхуурна. Тэгсэн юм нөгөө хүний амьдрал руу оролцох болохоороос нар хамгийн түрүүнд хамгийн урд нь гараад яваад байна гэдэг бол та төд бодлого энергийн гуйлагч юм болох үү те. Юу вэ гэхээр би тэгэж өвдөө, тэгэж ядраа, тэгсэн чинь зогсоод, ингэж дампуураад гэж яриад л байгаа бол ийм юм танд тохиолдсон хэвээрээ л байгаа бол та энергийн гуйлагч болсон байгаа юм байна. Та нөгөө өөрөө өөрийгөө хайргүй илэгдүүлсэн байгаа юм байна. Илэгдсэн хуучирсан юм чи хэний ч анхаарлыг татахгүй байхгүй. Тийм учраас айл болох бусдад хүчтэй байх үедээ юмыг өгчээ те. Хүчтэй байх үедээ юмыг эхлүүлж бай. Бүх зүйл нь бэлэн болцсон эргэлцгээ болох үедээ аливаа юмыг итгэлтэйгээр хийж гэдэг одоо мессежийг би танд өгөх гээд байна л да. Ямар нэгэн дэлхийн ертөнц сансар окторгоогоос өвөөмөр танд хандж штэ. Өнөөдөр энэ сэдвийг таныг сонс гээд энэ сэдвийг бие нээгээд өөрийнхөө ам бие сэтгэл царай төсөөрөө танд илэрхийлээд өөрт олгогдсон энэ сүнслэг мэдлийн өрөөгөөрөө дамжуулаад энэ бүхнийг би танд шударгаар ухаалгаар дэлгэж гин тийм үү. Тийм учраас та бас азтай штэ. Юу гэхээр орчлын ертөнц таныг маш хайрладаг юм байна. Танд өвөөмөр ханддаг юм байна. Тийм ч учраас та бүхэн өнөөдөр биеийгөө хараа сууж байгаа байх тийм учраас би энэ зүйлийг өнөөдөр сонсох цагт болцсон юм байна гэж хүлээж авсан. Итгэл үнэмштэй хүлээж авсан бүхэл хүмүүс өөрийгөө чадна, мэднэ, сонголт хийх дээрээ би эргэлзэхгүй итгэлтэй байх үедээ хийн гэдгээ мэдээд өсчид сандрахгүйгээр тайвширна, амьсгалаа авна. Дээрээс нь амьдралаа ажиглана, шалгалт байна уу, сорилт байна уу, гацалт байна уу, ядуурл байна уу гэдгээ мэдэрнэ. Ингээд эннийхээ аль нь гэдгийг мэдэрснийхаа дараа хүн чинь жинтэй алхам хийж штэ. За яг одоо би энерги бэлтэж жагаад, махан бие сэргээж жагаад, бүх өөрлөгөө бус руу цацаад байгаа энерги өөрлөгөө цацж жагаад ингээд хийнэгээд явахаар чинь ашиг орж ирд юм шүү. Ашиг орж ирнэ. Ашиг гэдэг зөвхөн мөнгө гэж битгий ойлгоорой. Энерги ашигыг ярьж гин, мэдлэгийн ашигыг ярьж гин, одоо эд баялагын ашигыг ярьж гин, бүхэл зүйлийн ашигыг ярьж гин. Танд одоо зөв үйлчилж байгаа бүхэл юм чинь таны ашиг байхгүй. Танд орж ирж байгаа ашиг хүн нөгөө нэг мөнгө төгрөг эд баялаг материал те машин тэрэг унаа одоо гэр орно гэж бодоод байдаг. Энд чинь бол ерөөсөө материалын зүйл шүү дээ. Эсвэргээрээ танд орж ирж байгаа юу ч ашиг. Яг одоо орж ирж байгаа энэ мэдлэг хүртэл таны одоо шударгаар олж авч байгаа ашиг байхгүй те. Ашигтай ашиглах юм бол сайхан л мэдээлэл болно. Юу ч сонсохгүй бас л ер бус юм шиг хажуунаас ингээл ангаагаа сууж байгаа юм бол эн чинь нэг юм хий дэмэ цагаа өнгөрүүлсэн л зүйл болоод хуурч штэ те. Өгдөг хүн гэж байна, авдаг хүн гэж тустай байна. Өгдөг нь хүчтэй нөгдөм байна, авдаг нь эргэлзээд мөн хүчгүй болцсон нь авдаг юм байна. Ийм л юм байгаа даа штэ те.
За сэчигч би ч гэсэн соглаан тавьсан гинэ. За баяр хүргэе сэчигчээ. Та чи одоо нөгөө нэг бүх юмаа зарцуулаад сэтгэлийн мэдрэмжээ гой хөгжүүлээд үйл ажиллагаа үйл хийснийхаа үр шимийг авч эхэлж шít те. Тийм учраас та хайраар өссөн байна, хайраар хуваалцсан байна, хайраар одоо өөрийгөө ангааж эдгэж чадж байгаагийн чинь одоо гой хүч чадал орж ирээ. Таны үг дээдсүү чинь бэлэн болж байгааг сануулж байгаа юм байна. Өөрөө бэлэн болж байгааг сануулж байгаа юм байна. Энэ жилийн мөчлөг танд гоё өгөөмөр хандж байгаа юм байна. Тийм ч учраас ингээд их баг нь хамаагүй шүү дээ. Ашиглал ашиг шүү дээ, тий. Азлал аз, хонжоолол хонжоо. Ийм учраас ийм гоё харилцаа урж байгаа юм байна гэж би одоо ойлгож байна. За дээрэс нь хүчтэй нөөж хүчгүүн авна гэдэг зүйлийг өөрсдөндөө санаад аль болох битгий хүнээс ингээд авах гал тий. Ямар нэг юм авах гал бай. Дээрэс нь өөрийгөө нэг айгүй амар хүчилжтэй айгүй хүчтэй юм шиг мэдрэх гээл бэлэн болоогүй хүчийг бити бас бусд руу хитрхий цацах гад бай. Эргэлцгээ болоод итгэлтэй болно гэдэг бол та бэлэн болсон гэсэн үг чин сэтгэлээсээ. Эргэлзээд байна гэдэг бол уучлаарай жоох итгэлтэй болохыг хүлээчихье. Жоохын дэлхийн ертөнцийн өгөөмөр хандахыг хүлээчих. Зам ёсонд зарим зүйлийг ингээд даатгаад мартчих тий. Мартаад урагшаага өөрийнхөө хин дэмжээд байна. Өөрийн чинь одоо хин таны мэдрэмжийг хөгжүүлээд байна. Хин танд одоо хэмжээс холбоосоор холбогдоод байна. Тэрнлэгөө анхаарлаа хандуулчих. Тэндээс чинь зүрх сэтгэлийн өглөг гараад ирнэ. Тэр зүрх сэтгэлийнхаа өглөгийг авчгаар та чинь өөрөө зөөлөн болоод тайвшраад ад жаргал давтаад юу одоо нүдээр харахад нэхгүй амжилт байхгүй ч гэсэндээ цаанаасаа нэг юм халамжлуулж байгаа мэдрэмжийг аваад байдаг штэ. Хин нэгэн танд анхаарал тавиад байгаа юм шиг, дэлхийн ертөнцийн зөв дэдсүүдтэй таныг хараад байгаа юм шиг, гүнзгий утгаараа таныг ойлгодог болцсон юм шиг, хин нэгэнтэй уулзах юм шиг, ямар нэг юм тожих юм шиг мэдрэмжүүдийг авна. Энэ төвшөнд очтлоо нөө үдшилт битгий яваа гэдэг шиг те. Яхаас хүчилж битгий яваа, зовж битгий яваа. За заримдаа битгий нөө талархаж, яг талархлын мэдрэмж төрөөгүй байхад битгий хүчээр талархах гад энэ бүхнийгээ бүгдийн буйны сэтгэлээр буюу бод сэтгэлээр мөр яг бэлэн болцсон хүнээс ч энэ бүхэн гараад байдаг байхгүй. Бэлэн болоог юмнаас ням хүчлээд юу ч гарахгүй штэ нөр шавхаад юу ч гарахгүй гэдэг шиг юм болно. Тийм учраас дэд битагаа холбогдно гэдэг бол одоо нэг юм айхтар сууж яснаа гинт сансрын авторгууд нисэлтэй хөөрөл ингэж хэлээд байгаа юм биш. Сүнс сэрнэ гэдэг нь нэг айхтар гинт бусдаас онцгой болоод байгаа хэлээд байгаа юм биш. Сэтгэлтэй нэгдээд байна, хүч чадалтай нэмэгдээд байна. Одоо та өөрөө юм динамик урсгалд ороод байна. Бусдын сэтгэлийн өглөг бас танд орж ирээд байна. Бусдын гэдэг би ганцхан хүнийг яриаггүй шүү. Далд хумсраас орж ирж болно, өвөг дээдсээс орж ирж болно, таны энжел сахиусан тэнгэрүүдээс орж ирж болно. Бүр таны дотоод сэтгэлээс ч орж ирж болно. Ингээ ямар нэгэн байдлаар сүнслэг байдлаар харилцаа холбоо үүсэт байдаг байхгүй. Энэ харилцаа холбоо үүсэт гарч хүнд хүч чадал мэдрэгдээд ирдэг. Ингээд ирэхээр хүн чинь хичээл, эргэлзээл, гайхаа суухаа болно. Шууд эргэлцэхгүйгээр итгэлтэйгээр хийгээд эхэлж байгаа энэ харилцааг л чиглэл гээд байгаа, хөдөлгөөн гээд байгаа, шийдвэр гээд байгаа, сүнсний тань хүч чадал гээд байгаа. Энийгээ бас жоохон ялгаж салгах шаардлага биднэрт үүсэт байдаг л да. За элбэг дэлбэг дэмжлэг гэдэг бол андшгүй байд юм аа. Үг нь гацхгүй, сэтгэл нь гацхгүй, мэдрэмж нь гацхгүй, сургаал нь гацхгүй тий. Зорилго нь тодорхой. Ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй биш альва юмыг бүр ингэ дэлгэж урсаж өгж байгаа бүхэл юм чинь бол ерөөсө дэмжлэг гэсэн. Элбэг дэлбэг байдлын дэмжлэг гэсэн. Тэгэхээр та нэг бусдад өгмөр байгаа ч, тусламар байгаа ч, хиймээр байгаа ч өөртөө хүртэл сайхан хийгээд хиймээр байгаа юм шиг мөртлөө эргэлзээ зогсоод байгаа бол жоохон хүлээчих. Өвөг дээдсүүдээ эдэ будагийн өгчих, өөрийнхөө зам ёсны цаг таймыг хүлээчихтэй. Дээрэс нь бас өөрөө арай бэлэн болоогүй байж болцсохгүй байгаа учраас өөрийгөө тэтгэчих, нөгөө түрүү хэлсэн хандив өгчих. Энер буюу эрүүл мэндээр нь тэтгэчих. Сайхан эрдэс бод шимтэжэл эрүүл хоол идчих, дасгал хөдөлгөөн хийчих. Одоо яаж та эрс хүчтэй болдгийг тэр бүхнийг хийчих. За ингээд хийчээд тэгээд ихэр сэтгэл чинь тайвшрал эхэлнэ. Өөрлөгөө юм хийчихэр чинь сэтгэл зүрх гэдэг чинь баярлаа шүү дээ, тий. Баярлаад ингээд сайхан болчихно. Ингээд сайхан болчихлоор таны тэнцвэр бий болоод нөгөө бүх юм чи сайхан ороод ирдэг байхгүй. За сэцэн ихч яг маш сайхан хэрэгтэй сэдв байна гэсэн байна. Би надад сэцэн ихч одоо миний одоо коммент уншаад байгаа ихч маань миний одоо гэр бүлээрээ миний бясалгалж явдаг миний бясалгалын шав байхгүй юу. Тэгээ өөрсдөө их мундаг хүмүүс өөрсдөө нөө биеийн барай гэдэг нөхөр нь удмын одоо мэдрэмжтэй тэ сайхан барай гэдэг эхнэр нь бол тэр ажилтан туслаад одоо өвөр Монгол гэр бүл боловч Монголд ажиллаж амьдарч байгаа хүмүүс байхгүй юу. Дуудлага гараад ирлээ. За тасалч. За тэгээд надад нөгөө Крисмсэн бэлэг гээд надад энийг гой нөгөө нүүрний массажны ийм модон самтаа өгсөн. Тэгээ энэ бас маш гоё. Би одоо яг одоо үзэж байгаа хүмүүстээ бас хэлчихье. Би ер нь бол цаашдаа энэ одоо зүйлийг гоо видео хийж өгье гэж бодоод байгаа. За энийг ингээд хараа хүний биеийн бүгд одоо хэсэгт чинь энерги болчин, шүрмэс, судас, цэгүүд гэж байдаг байхгүй. Тэр цэгүүд дээр бид нар ингээд цогцоох ёстой гэдгийг бол би ярих бяцлал гэдэг хичээлээ боловсруулсан тэр жилээс хойш ярьж байгаа юм.
За ингээд гэсэн чи ингээд тэр цэгүүдийг зөгтөө би хичээл дээр юу гэж ярьдаг вэ гэхээр шар будаатай уутаар зөхөөрөө сайхан торгон дотор шар будаа хийж байгаа тэр шар будаатай уутаар ингээд биеийнхаа бүх цэгүүдийг зөхөөтэй тэгэх юм бол энергичээ сайхан сэдэрн бохирдолчин гарн хуримтлагдсан гацсан юм чинь тайлэгдэн гэд би хэлдэг. За тэгсэн чинь энийг болохоор юм гой дотор нь ирмийн урмал хийгээд юм барьж марж байгаа бариул айгуу гоё юм амархан хэлбэр болгоцсон манай сэтгийгч маань гэр бүлэрээ одоо энэ урд хийлгсэн ийм бүтээгдэхүүн байна л да. Энийг гой захиалж аваад тэгээ надад гой өөртөө зарж байгаа юм байна. Тэгээ надад багшаа танд Крисмсийн бэлэг гэдгээд өгсөн. Йоо би энийг ч одоо сүүлийн хэдэн өдөр тасралтгүй бүр зүгэндээ чавж аваад ширээн дээрээ чигээл нэг л юм болгоод энийгээ захиал надад нөгөө шар бодоотой ууд маань байгаа. Гэхдээ нэ барихад илүү энэ маань амар байгаа учраас айгу хөөхөн гоё яагаад байна. Тэгээ энэ маш гоё ийм бүтээгдэхүүн байлээ шүү. Тийм учраас та нар маань сонирхч байвал миний энэ сэчин гэж уншаад байгаа энэ хаягны доор зард юм уу хаанаас зардыг яаж авах яах вэ гоё гэд ингээд мэдээлэл аваарай. Хамгийн гоё нь энэ өнөр нь ургамал дотор нь хийцэн. Эмийн ургамал одоо эрүүл мэндийн ургамлууд хийцэн байна л да. Хятад ч ургамал элдв бүсийн навч ногоогоор алдартай штэ. Ягаад үл тэр оронд ч жилийн 4 улирал байгаа мөртлөө халуун хэсэгт маш гоё манай Монголд ургаж чадахгүй болохгүй ургамлууд ургаад байна шүү дээ тийм улс оромж одоо тэрүүгээрээ л бидрийг дайлна шүү дээ тийм учраас ингээд гоё нөгөө юм ургамал хийсэн учраас энерги эргэлтэд хүртэл маш гоё нөлөөлөд байна. Тэгэхээр та нар маань одоо яг боломжгүй хүмүүс нь гэртээ хөөрхөн ингээд гоё бэлдээд хийчих болж гин. За эсвэл гоё шар будаа гоё торгон дотор хийж агаад миний хийдэг шиг хийж болж гин. Эсвэл гоё энийг гоё олоод аваарай. Энэ бас айгүй гоё бүтээгдэхүүн байлээ шүү. За энийг л одоо би ч ингээд цохоод сая лайвынхаа өмнө хүртэл ингээд титэм хүртэл сэргээж байгаад энэ мэдээллүүдээ та нарт өгч штэ тийм ч байгаа учраас сайхан ингээд дэлхийд гэж гарч байгаа болоо гэж бодож байна. Тэгээ маш их баярлаа. Тийм учраас таны бэлэг бол сэтгэлээс өгсөн бэлэг чөхөндөө гоё хэрэгтэй цагтаа хэрэгтэй орж ирж байгаамаа. За нөхөрхөн зарч их юм уу мэдээлч юм айл алийг нь холиод хослуулаад хилчлээ айл алинд нь хэрэг болчих юм болоо гэж бодоод. За тэгээд хэдүүлэнд чинь эргэлзэж байхад итгэлтэй болох үеэ хүлээ. Итгэлтэй болно гэдэг бол бүх зүйл дүүрж байгаагийн шинж, бүх зүйл нэмэгдэж байгаагийн шинж, бүх зүйл одоо бэлэн болж байгаагийн шинж. Түүнтэй холбоотойгоор битгий гомдол үүсэхтэй би нэг юм хийх гэсэн чинь эргэлзээд гацчлаа болохгүй байна. Нэг юм хийх гэсэн чинь айгүй олон жил ингээд би хичээгээд хийх гээд болохгүй байна гэж яриад байдаг тийм. Маш олон жил нэг зүйл дээр гацаад эргэлзээд хийж чадахгүй байгаа бол танд маш том удмын бөглөрл байж болно. Маш том өөрийгөө одоо биеэс ялгарч чадахгүй итгэж амжаагүй сэтгэлийн болон энергийн өвчлөл байж болно. Эсвэл та өөртөө гоё шудраг тэнцвэртэй хандахгүй ч юм уу ямар нэгэн шалтгаанаар тийм зүйл болно л доо. Би одоо бас нэг зүйл дээр маш олон жил эргэлзэжсэн тохиолдол байдаг байхгүй юу? За тэр бол миний нөө сүүлийн даваа гэдэг шиг сүүлийн даваа гэж ам гархан цаашаа ер нь бол надын хувьд миний амьдралд тохиолж исэн. Маш олон эргэлттэнд ингээ аль үжээ бид нар даваад урагшлаад явчих боломжтой байсан чинь удам судрын бэлэн болохоор миний нөгөө эргэлзээ бэлэн болохгүй би өөрөө бэлэн болохоор нөгөө нэг юм бэлэн болохгүй гэдэг шиг явсаар аваад аягүй олон жил эргэлзэж явж байгаа зүйлүүд байдیں۔ За тэгээ энэ үедээ ч гэсэн би яг л энэ сэдвээ санаад энэ мэдлэгээ санаад яг л нөгөө дэлхийн ертөнцтэй хизээ надад гой боломжийг олгон тэр цагт нь би хүчлэхгүй сайхан үлээгээд авчиё гэд маш төвчээртэй ханддаг. Зарим зүйл дээр бол би үнэхээр төвчж чаддгүй юу гэхээр яг тэр үед үнэхээр хэмээр санагдаад бүр ингээ бүх нөхцөл байдал хаалттай байсан ч дэмжлэг одоо хүлээж агаад өөрөө манифест хийж агаад болгодог үе байна. Тиймэрхүү зүйлүүдээ сайхан бүтчихдэг. Эргэлзээ байсан ч гэсэн итгэлтэй яваадахаар хийчдэг. Гэтэл эргэлзээ байгаад итгэлгүй байвал гэд би хоёр үг хэлээд дээ шүү. Би ганцхан эргэлзээтэй байвал гэж хэлээгүй. Зөвхөн итгэлгүй байвал гэж хэлээгүй. Эргэлзээд итгэлгүй байвал гэж хэлээд байгаа байхгүй. Хоёр үгийг хэлээд байгаа. Энэ хоёр ч хоёр өөр мөн чанартай. Хоёр үг орж ин гэдэг чинь танд арай өөр одоо нэг юм дутагдаад байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр эргэлзээд итгэлгүй байгаа бол итгэлтэй болтлоо хүлээ гэдэг нь энэ хоёр юмныхаа нэгийг биелүүлчих гээд хэлээд дээ шүү дээ. Итгэлтэй болтол гэдэг нь нэг юм мэдрэмж нэг зүйлийг давах хэрэгтэй байна шүү дээ. Өөртөө итгэлээ нэмнэ гэдэг чинь өөртөө ажиллана гэсэн үг байна шүү дээ. Тэгээд итгэлтэй болчих юм бол эргэлзгээ болчдөг байхгүй. Нөгөө хоёр юмны чинь нэг нь биелэгдчихээр нэгнийх нь зориг биелэгдчихээр нөгөөт нь харагдахаа болчдөг гэсэн. Маш гоё байгааз. Тийм учраас тэр л үеийг одоо хүлээн. Нэг бол хүлээн, нэг бол сайхан одоо дэмжиж өгнө өөрийгөө. Өөртөө хандаг өгнө, өөрийгөө баярлуулна, гэр бүлээ баярлуулна. За тэгээ сайхан ямар зүйл болоод байна гэдгийг үндсэлтэйгээр сайхан бодно. За тэгж яагаад гомдохгүйгээр, гацахгүйгээр, гажихгүйгээр цаашаа явдаг байх нэ. За ийм л юмыг би та нарт бас ингээд тайлбарлаж хэлчихье гэж бодож байгаа байхгүй юу? За ингээд та нар маань ямар нэгэн мэдээлэл те гоё мэдээллүүд авбуу, энергийн задрагаанууд явбуу, эргэлцсэн. Дээрээс нь итгэлгүй. Дээрээс нь удмын одоо хүчин бэлэн болоогүй үед бол та ямар мэдрэмжтэй байна гэж
маш их ачааллыг нуруунд дээрээ өөрцөн тэрийгэ дийлэхгүй нөө өөрөө 50 кг байжээш 5 тонны мөргөөд явж байгаа хүн чадахгүй шүү дээ. Бид нар шууд хараад энэ дийлэхгүй шүү дээ гэж боддог те. Тэрийг бол хараад хэлээд аяга амархан байдаг шүү дээ. Яг тэрэн шиг энергийн хувьд та арай л хийх болоогүй андаа гэд хэлчмээр хүмүүс орж ирдэг байхгүй. За энэ хүний удмынхын юм нараа болоогүй байна. Өөрөө бэлэн болоогүй. Тэгээ юу одоо нэг худлаа хоосон болон бүтэн гэсэн юм хүлээгээд байгаа юм бол доо гэд бүр хэлээд хэлмээр санагц үедээ хэлчихдээ би бол юу гэж тэгж худлаа хөөрөхөө те. За байж байгаараа та өөртөө ажилламаар шүү. Байж байгаараа өг дээцүүдийн аавын төлөө удмын асуудлыг эсвэл уцын хорлоо засмаар шүү. За байж байгаараа дэлхийн ертөнцийг жоохон хүлээж цаг нь болоогүй шүү гэдэг мэдээлэл танд орж ирээд байвал эргэлцгээ болохыг хүлээ эсвэл ихтгэлтэй болохыг хүлээ. Энэ нэг хоёр юмныхаа аль нэгийг давж иж дараагийн юм чинь бэлэн байна уу байхгүй гэдэг чинь танаас өөрөөс тань ялгараад эхэлнэ. Тэгээ асар бол өөртөө даахгүй болон ачаа үүрээлтэй өөрийнх нь нөгөө хүч нь хүрэхгүй байх үедээ хүчлээ левел юу болдог вэ гэхээр гүцтгэл юм хийгээл нэ даалгавар орж ирэл бэрхшээл орж ирэл туулаа л тэгсэн хэрнээ болохгүй байгаа байхгүй. За тийм учраас ийм нөгөө хийдэг маш чин сэтгэлээсээ байдаг өөрөө хүсдэг тэгсээр яага болохгүй юм бол хүмүүс гайхаад идэв шүү дээ. Гэхдээ ч одоо гайх юу ахав дээ те. Анхааралтай ажиглаад үзэх юм бол нэг л зүйл нь дутуул байна гэсэн үг байхгүй. Та жоох эргэлзээтэй ээж байгаа хийцэн байна. Эсвэл итгэлгүй ээж байгаа хийцэн байна. Эсвэл дээд ухамсар цаг хугацаа чинь болоог байхад л хүчилцсэн байна. Ийм л юм болж ин гэсэн үг шүү дээ. Тэрээс энэ бүхэн чинь нөхцөл байдлууд чинь сайхан бүрэлдэсэн бол хүссэн үсээгүй ихэнх юм одоо таны хүснээр болдго юм аа. Дэлхийн ертөнц айгүй өгөөмөр байна, сайхан сэтгэлтэй байна. Энэ байгаль гариг гэдэг юм чи ямар олон талтай, яасан олон хүчтэй. Энэ болгон чинь танаас дээрэмдэх гээд юм авах гээд энэ байгаль дэлхийн орчлон танаас бүр юу ч авах гаагүй. Өөртөө хулгай чандаад, өөрөөсөө нэг юм дээрэмдээд, өөрийгөө хэцүү байлгаад, өөрийгөө хамгаалж чадахгүй хүмүүс чи ерөөсөө бид нар аахгүй юу. Ерөөсөө хин нэг намайг дээрэмдчихлээ гэж яриад байдаг те. Үгүй шүү дээ. Таныг хинч дээрэмдээгүй. Та өөрийгөө дээрэмдсэн. Юу гэсэн үг вэ гэхээр та өөрөө тэр нөхцөл байдлыг үүсгэсэн гэдэг нь хамгаалаагүй байна, хайрлаагүй байна, дэлхийн ертөнцид өгөх юм өгөөгүй байна, харамссан байна ч гэдэг юм уу те. Янз бүрийн шалтгаануудаас болоод та нэг юм ерөөсөө хүснэр ч юм болохгүй байгаа да. За тэгэл хүснэр болохгүй ингээл битгий бүх юмыг тайлагнаад яваа дээ. Зарим зүйлд жоох өөрчлөлтүүд хэрэгтэй. Юу вэ гэхээр зүгээр сайхан амраад унтчих хэрэгтэй, хүлээх хэрэгтэй, хүчин чармаалт гаргасан гэдгийг мэдчихэл байгаа бол амрах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бэрхшээл гэдэг зүйл ерөөсөө хараа дандаа бидний амьдралд бэрхшээл орж ирэх ёстой биш байхгүй юу? Бидний амьдрал ч уг нь дандаа хаалгууд нээлттэй бид нар ч урагшаа яваад суралцаал, дэмжээл, хөгжөөл, төвлөрөл явж явах хэрэгтэй. Асар олон бэрхшээл гэдэг бол мэдээж одоо хүчтэй бэрхшээл орж ирснээр бид нар нэг юм ухаараа сураад урагшаа явдаг. Гэхдээ байнга орж ирээд ин гэвэл асуудал байна гэсэн үг шүү дээ. Одоо тийм азгүй юм байна гэж яах вэ гэдэг шиг байнга бэрхшээл ороод ирвэл та орж ирээд байвал битгий зүхт. Та юу гэсэн үг гэхээр мэдэр. Толгоогоо эрэхтлээ бяцлага, эцэг ихтэй талрах, өөртөөгөө төвлөр, юуг хэрэгжүүлж дуусаагүй байна гэдгээ ойлго те. Далдаасаа баяр баясгалангүй байна гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрийгөө нэг баяр баясгалангүй байхад нь би баяр баясгалантай гэдэг юм бол энэ ч ямар хэрэг байх вэ те. Таашаал гэдэг юм орж ирэхгүй шүү дээ. Таашаал гэдэг зүйлээр л таны баяр баясгалантай байна уу, баяр баясгалангүй байна уу гэдэг ч угаасаа сайхан тодроод ялгараад гараад ирнэ шүү дээ те. Ус тос хоёрыг хооронд нь холих гээд үз. 1000 хутгасан ч хоёр тийшээ ялгарна. Хоёр тийшээ ялгардаг мөн чанар гэдэг чинь ийм аз жаргалгүй байж аз жаргалтай нэг хүчлээд хахаар таашаал гэдэг юм жорж ирэхгүй хахаар таныг орчлын ертөнцийн чи худлаа баясаад байна, худлаа одоо баярлаад байна гэж шууд хэлчихдэг байхгүй. Тэгсэн л жинхнээсээ таагүй юм шиг байгаа ч гэсэн баяр баясгал дотроос төрөө таашаал мэдрэмж орж ирээд байвал эн чинь бэлэн болцсон байна л гэсэн үг байхгүй тий. Эн чинь юу гэсэн үг юм? За хэлдэ. Энэ юу гэсэн үг вэ? Амжилт ойрхон байна л гэсэн үг байхгүй юу? Хохирол бага учрна л гэсэн үг, амжилт ойрхон байна л гэсэн үг, анхаарлаа гоё төвлөрүүлж чадсан байна л гэсэн үг те. За дээрэс нь ганцаардхаа болж ийн л гэсэн үг. Ганцаардхаа болж ийн гэчгээр хүнтэй суух юм болоо хүүхд гарах юм болоо гэж битгий бодоорой. Би энерги хувьд ярьж байгаа шүү. Таны хин нэгэн сүнслэг хөтөч багш дэмжиж байна, туслаад байна, цаанаас чи нэг юм мэдрүүлээд байна, хэлээд байна, заагаад байна гэдэг чинь та ганцаараа биш байна л гэсэн үг байхгүй юу? Ингээд ганцаараа биш болоод ойр дотны ганцаардлыг өөрийнхөө сэтгэл мэдрэмжээрээ давдаг болоод туулдаг болоод те энэ зүйлүүдийг ойлгодог мэдэрдэг болохоор хүсээгүй гэдэг шиг те муу юм шиг байсан сайн болоод хуурчин сайн юм шиг байсан ч муу болоод хуурах тохиолдол гардаг. Вау, админы лайва үзэл азтан болоод альва авлаа, азтан болоод авлаа гинэ маш их талархыг багштай гэсэн мань ямар сайхан юм бэ. Баярлаа. Хэдүүл ингэж айгуу гой нөгөө нэг юм хандууд орж ирдэг те. Нөгөө нэг хүсэж хахад
гоё хонжирууд орж ирдэг, нэмэлт орлогод орж ирдэг энерги өмчлөг бас болцсон байна шүү дээ. Ер нь намайг сүүлийн 2-3 жил дагж байгаа хүмүүс бол одоо тэр төвшөнд хангалттай очсон байгаа. 1 жил, 2 жил магадгүй шинэ энэ жил дагж байгаа одоо сонсож байгаа хүмүүст бол дөнгөж нэг өөрийгөө хамгаалж байгаа үе дээр явж байгаа, сонсож байгаа үе дээр явж байгаа, чихээ онгойлгож байгаа үе дээр явж байгаа. Юм гэдэг чинь шат дараатай тий. Тэгээ илчгээр яна би эрт сонсдог байж юу, эрт ойлгодог байж юу гэж битгий бодоорой. Яг түрүү хэлсэн шиг цаг хугацаа гэдэг юм чи бүгдөө хоорондоо холбогдоод бэлэн басан үедээ л одоо орж ирдэг юм аа. Тэгсэн үедээ л илчлэгддэг юм аа. Тэр бол нэг тийм санаа зовоод гахаад ах зүйл биш ээ тий. Тэгээ бас энэ гоё мэдрэмж энэ комментуудад бичиж байгаа надад айгүй гоё санагдчихээн. Яагаад вэ гэвэл би бас өөрөө тэрийг ялгаж харах, мэдрэх энэ үүнээс хойш түнээс цааш та нартай амар мэдээлэл өгөх. Одоо манай одоо тий надтай сүнсээрээ холбоотой байгаа хүмүүс маань ямар нөхцөл байдалд байна? Жинхэнэ байдлаас нь яаж сэмхэн татаж гарах уу гэдэл янз янзын юм бодогдчихээн л та. Тэгээд нөө эдгэрэлтийн зам дээр л бид нар бүгд явж байгаа. Яг одоо таны явж байгаа зам ямар зам бэ? Бүх хүнд яг ижлэхээ эдгэрэлтийн зам дээр явж байгаа шүү. Юу гэсэн үг вэ гэхээр сонсоод байна, мэдээд байна, хайрлаад байна, холбогдоод байна гэдэг чинь сонголт гарч ирнэ, шийдвэр гарч ирнэ гэсэн үг. Энэ нь юу вэ гэхээр та нэг юм сонсож байгаагаараа, мэдж байгаагаараа, холбогдож байгаагаараа итгэл төрөөд энэ итгэлээрээ өөрийгөө баг багаар итгээгээл яваад байна гэсэн үг байхгүй юу? Ингээл итгээгээд яваад хар чи эрүүл бодъё. Та эрүүл сав саруул байсан бол юу хийх вэ? Эд сэжир даалчиг залуу нас гэж байдаг шүү дээ. Өвчнөж гэж мэдгүй, сэтгэл нь ч одоо шархлаагүй юм үедээ хүн яа дээ. Уулыг эргүүлж усыг долиглуулдаг тий, хайрладаг, хүсдэг, ирмэлцдэг, уйлддаг, холбогддог, одоо дүр төрхөө мэдэрдэг, өөрийгөө анзаардаг. Хин хүмүүс надад хэлдэг шүү дээ. Би нэг юм хүнтэй суухаас өмнө айгу гой байсан байлаа, айгу хүчтэй байсан байлаа гэл хүнтэй суусан чи яасан гэсэн чинь тэгэл миний нөгөө золио марлага алга болсон гэх гээд байдаг байхгүй юу? Гэсэн юм бэ гэхээр яг хүнтэй сууж байгаа гэхээс илүүтэйгээр та нөгөө шижир алчиг одоо тэ нөгөө хүнтэй сүн хүүхд гаргахаар чи өөрийгөө хуваана, эдгсийн хувьд дутагдaltaд орно, энергийн хувьд нөгөө байнга нэг хүнтэй харилцдаг болохоор чи энерги өгдөг болно, авдаг болно гэл нөгөө нийгмийн харилцаанд орж ийн гэдэг шиг энергийн харилцаанд ороод ихээр чин жоохон өөр дотор байсан энерги чи унаад ирэхээр ядарсан юм шиг, гомдсон юм шиг, тэрнээс болоод мэхлэгдсэн юм шиг, тэрнээс болоод унтсан юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ер нь бол өөрөө та хүнтэй суусан суугаагүй, явсан яваагүй, нэг юм алдсан алдаагүй байнга цэнэглэх боломж байгаа шүү. Утасны цэнэг чинь бол байнга дуусна шүү. Тэрийг гой мөцгөр одоо утасны цэнийг дуустдаг юм. Муухай мөцгөр дуустдаг гэсэн байхгүй зү. Гой ч үзчихсэн, муухай ч үзчихсэн дуусгаар бол дуустдаг. Яг тэрнтэй адилхан байдаг байхгүй. Тийм учраас байнга цэнэглэгчтэй ойрхон байлгаад байнга одоо цэнэглэн гэдэг нь чухал болохоос биш нөгөө нэг би гой үзэж байгаа миний утасны цэнийг хизээш дуусахгүй гэж ярьж байгаа хүмүүстэй адилхан юм ярьж ин гэсэн. Юу вэ гэхээр би аягүй зүв байгаа, миний сэтгэл зүв байгаа, миний үйлдэл зүв байгаа. Би дандаа гой хийж байгаа юм чи би сайхан л амьдрна гэд ташуураад явцдаг. Дандаа сайхан зүйл хийхээр сайхан амьдардаг байсан бол энэ дэлхийд дээр чинь бас хөөрхөн олон хүн тэгж амьдрах байсан баха. Гэтэл ихэнх хүмүүст хамгаалалт хэрэгтэй, ихэнх хүмүүст энерги хадгалах хэрэгтэй, ихэнх хүмүүст сэтгэл ханамж хэрэгтэй, баяр баясгал хэрэгтэй, таашаал хэрэгтэй болоод байна шүү дээ. Энд чинь юу гэсэн юм бэ гэхээр та бос руу энерги цацаад байна уу? Ямар ч хэрэггүй хүний амьдралд оролцоод байна уу? Тэр хүний сүнсний ямар аялал хийж байгааг мэдэхгүй ээжэж дундуур нь тууж орж ирээд зөв буруу гэд ялгаад байна уу? Зөв ч гэсэн буруу ч гэсэн болох ёстой стратеги. Энэ бол дэлхийн ертөнцийн замаас айл хэдийн боловсруулсан юм. Таавал бурхан биш. Бид нар бол сүнсийн энергиэрээ дамжуулагдаад сүудэртэй болоод биетэй болоод ингэж явж байгаа. Бити тэрийгэ бурхан гэж андуур. Бурхан болох болоогүй байна. Гэхдээ боломж байдаг гэд хэлчмээр байгаа байхгүй тий. За тэгээ таны дотор маш их олон юм нуугдж байгаа гэдгийг би хамгийн сүүлд нь та нарт хэлмээр байна. Юу гэсэн үг вэ гэхээр бидний дотор юу нуугдаад байгаа юм бэ? Хөшгөө нэгэд хараарай гэд би нэг лайваар хэлчихсэн тий. Оюун ухаан нуугдж байгаа. Ашиглагдаагүй энерги нуугдж байгаа. Цэвэр сэтгэл нуугдж байгаа. Ялалт нуугдж байгаа. Орж ирээгүй эд баялаг нуугдж байгаа. Гэх мэтчлэн. Бид нар ч одоо бүх юма нууцсан байдаг байна шүү дээ. Тэгээ энийг яаж гаргах юм? Яаж нөгөө дэлгэх юм? Яаж харах юм гэхээр өөрийгөө битгий хуур. Битгий бусдын амьдрал руу өсчиж ор. Битгий бусдын амьдралд за өөрийнхөө энергийг битгий бусдад цацаад одоо энерги битгий бусд руу ямар ч хэрэггүй зүйл рүү шатаагаад бай. Дээрэс нь сэжиглээд байдаг шүү дээ. Тэр надад тэгдэг болоо, ингэдэг болоо, тэр нь зөв болоо, мөн болоо, худлаа болоо, үнэн болоо. Битгий сэжигэл худлаач байна, үнэн ч байна зүгээр итгэмээр байвал итгээд, дагмаар байвал дагаад, хамт баймаар байвал хамт бай, тий. Холбоо үүссэн учраас таантай хамаатай байна гэсэн үг шүү дээ, тий. За ингээд урьдчилан таамаглаад байдаг. Энэ бүтэхгүй.
Эн чинь бас таныг маш их гацааж байгаа шүү те. Битгий юмыг урьдчилан та тэгтээ тэргүй болох юм гэдэг бол болдгороо болдیں۔ Шудраг. Бидний сүнс аягүй шудраг. Бидний энэ жамнаас би амьдрал аягүй шудраг. Амьдралын давтамж энерги гэдэг дэндүү шудраг. Эн чинь та өөрөө сайхан ингээд шудраг байгаад юуг цэжгэлэхгүй, урьдчилж таамаглахгүй, энерги буруу ашиглахгүй, магадлал тогтоохгүй байгаад байл угаасаа болчдөг зүйл. Дарвч талдаагаал буруу болтойгаал таны амьдралд ороод ирдэг зүйл яадаг гэсэн үг л дээ. Тэгэхээр нөө ухаанаа битгий нуу те. Гой сэтгэлээ битгий нуугаад бай. Мэдлэгээ битгий нуугаад бай. Энэ нөгөө бусдад бүгдийг заа гэсэн үг биш юм аа. Зүгээр гой шээрл хуваалц гэдэг үг байна шүү дээ. Заах гэдэг нэг өөр, хуваалц гэдэг нэг өөр. Би танд заагаагүй, би тантай хуваалцаж байгаа. Өөрийн мэддэг зүйл мэдлэг сэтгэхүй сэтгэмжээ би тантай хуваалцаж байгаа болохоос заа мэдчих өөр өстэй. За одоо суу. А гэж гараа дэше тат гэл инки хэлнэ үстэй те. Гэтэл тэгээгүй шүү дээ. Юу вэ гэхээр ярьж дэлгэж гин, илчилж гин, хуваалцж гин. Ингээд энэ хуваарлын мэдрэмж ухаарлаас би өөрөө бас хождог. Юу хождог вэ гэхээр миний тарих сэтгүүч бас улам сайхан нээгдэж өгдөг бахан. Нээгдэж суларчгаар дараагийн мэдлэг орж ирдэг бахан. Дараагийн мэдлэгээрээ дамжуулаад танд би үйлчлэх хүчтэй болдог бахан. Танд үйлчлээд одоо хүчтэй болохоор миний удам өдрийн өвөг дээдсүүд баярлдаг бахан. Миний удам өдрийн өвөг дээдсүүд олон өвөг дээдсүүд баярлахаараа надад буцаагаад тасалдаг бахан. Нүүр тулдаг бахан. Надад янз бүрийн мэдлэгээдэг өгдөг бахан. Тэгэхээр би танд ингээл үнгүй мэдээлэл өгöd байгаа юм биш юм аа. Би өөрөө бас итгэлцлийн хүчээр, энергийн хүчээр, үгийн хүчээр, талархлын хүчээр, холболтын хүчээр би ч гэсэн өөрийнхөө дотоод одоо юуг авч байгаа. Одоо төлбөрийг гэдэг шиг те төлбөрийг авч байгаа. Бид нар бүгдөө л төлбөртэй одоо ямар нэгэн зүйл хийж байгаа. Сэтгэлийн төлбөртэй, энергийн төлбөртэй, талархлын төлбөртэй те гих мэтчлэн зүйл одоо явж байгаа. Яагаад би нэг юм амар зөрөгтэй яриад байгаа юм бэ? Би мэдэрсэн одоо мэдрэмж гэдэг зүйлтэй хүн хамгийн шудраг байдаг ч гэдэг хүн хамгийн үнэнч байдаг. Тэгэхээр би мэдэрсэн учраас хэлээд байгаа. Юу вэ гэхээр 4 жилийн өмнө залбирч мөрөж байхад 4 жилийн өмнө сүнслэг мэдлэгийн өрөөг одоо чиглүүлээд явж явах Мишка ямар байсан? Одоо ямар байна? Миний мэдрэмж илчлэлт ямар болсон байна? Үгийн баялаг ямар болсон байна? Танд мэдрүүлж байгаа мэдрэмж маань ямар байна гэдэг маш олон янз л та. За тэгээ би бол доллар биш. Юу вэ гэхээр одоо бас бусдад таа ч гэсэн доллар биш. Таа ч гэсэн бүх хүнд таалагдах албагүй тий. За сэжигч маань үнэхээр эдгэрэлтийг авч байна. 23, 24 онд маш их айцтай байсан байна гэсэн байна. Тийм шүү. Оны мөчлөг гэж бас байна л да. 25 он бол бидрийг хайрлцсан шүү дээ. Хайрыг минь мэдрүүлээ. Дотор байгаа хүнд хайрлуулаад, дурлуулаад чиний дотор ийм хүч байгаа шүү, мэдрэмж байгаа шүү, ийм эрхлэлт байгаа шүү, ийм энерги байгаа шүү гэдгийг минь бидэнд илчлээд өгсөн байхгүй. Тэгэхээр чин бид нар чинь нөгөө итгэрээд эхэлж гин. Одоо тэгэхээр дахиад зөндөө зүйл дээр итгэрмээр байна. Материалын зүйл дээр идгэрмээр байна. Илчлэг буюу нөгөө итгэлцлийн төвшнгөө идгэмээр байна. Мөн өөрийнхөө ямар нэгэн зүйлийг ашигласан зүйлээ идгэмээр байна. Юу гэж юм? Ашигласан гэдэг чинь таны хэрэгэлсэн зүйл. Нөө ашигласан зүйлдээ итгэдэг байхгүй. Энэ стамуу юм байна, энэ тийм юм байна, ийм байна. Ямар энергиэр яаж өөрөө дотоод тэрийг авснаа ч мэдэхгүй яваад байдаг. Энэ байдал бол бас бидний бас эдгэх ёстой сэдвүүдийн нэг л дээ. Тэгээд миний сүүлийн үед маш их анзаарч байгаа зүйл яг нэгээ илчлээд л өнөн мөнө худлах хурамжийг ялгаж салах гад л байна. Айл алийнхын зөв. Гэхдээ та өөрийгөө битээ хурам гэхлээрэ те өөрийн дотор байгаа энерги бас нэг жоохон хадгалах тэ өөрийн амьдралыг бас жоохон хадгалах тал дээр анхаараарай гэж та нартай хэлмээр байна. Тэгээ нийгэмд ямар ч масс болсон, нийгэмд ямар ч хөдөлгөөн болсон үйлдэх тал дээр аюулсан бодох хэрэгтэй байна. Бидэрт бас л нэг итгэх сэдв баггүй тэ энэ чинь. Нэг ганцаардлаад авах сэдв, нэг өөрийгөө хамгаалж байгаа сэдв гэсэн үг л дээ. Бүхэл юмруу өрчөж ороод илтэ бусын янз бүрээ даа гэж яваад байна гэдэг бол бас өөрийнхөө яг залуу хүмүүс тэгж болно. Залуу нас нь 25-аас доош насны хүмүүс тэр масс дотроо оролцоод одоо тэг ингээд ярилцаж болно. Тэр хүмүүст чинь тэгтээ тэргүй залуу насных нь айг омог биеийнх нь эрүүл байгаагаар шалтгаалаад энерги нь буцалж идэг болохоор юу руу ч орсон, юу руу ч очсон, юунд ч утгалцсан яаж хийж аваад гарна. Тэгвэл та өнөөдөр эд настай өөрийгөө сонсож үз. Биологийн нас гэж байгаа шүү дээ. Биологийн насаараа 40-оос дээш ч юм уу 35-аас дээш настай болцсон бол таны үг гэдэг үн цэнтэй шүү. Үйлдэл гэдэг үн цэнтэй шүү. Сонголт гэдэг үн цэнтэй шүү. Ажиглалт гэдэг үн цэнтэй шүү. Ямар нэг юм өсчиж орно гэдэг үн цэнтэй шүү. Их сурвалж нь хаанаас юунаас гэдгийг сонсоод ажиглаад байхад хангалттай. Өөрийгөө эдгэж чаддгүй, эмчилж чаддгүй гэж баахан хэрэгтэй иргүй муу сайхан юмд оролцоод яваад хар чинь мэддэгдэх хүч танаас амьдралд та бүр унтмаар санагдаад ядраад бие чи өвдөд хөшөөд бадараад байдаг байхгүй юу? Яагаад гэвэл та чи өөрөө 35-аас дээш наснах ч юм уу те. Би махад физиологийн хувьд жоохон
энерги эрчим дүүрэн биш байжээж ухамсар мэдлэг сүнсэн бие дүүргэж амжаагүй байжээж баахан хүмүүс рүү ингээд сэтгэлээ хуваачаар сэтгэлээ яваад энерги хуваалцаад ямар нэг юмд оролцсон явчихаар сэтгэл дундуур болчихно, энерги дундуур болчихно, мэдлэг дутуу болчихно, эрүүл мэнд дундуур болчихно. За тэгээд дундуур хүн гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр асуудал байхгүй юу? Асуудал. Та дундуур байгаа л явал асуудал танаас хизээч холдохгүй. Та нөгөө нэг асуудлаас дуусаал, нөгөө асуудлаас дуусаал, нөгөө асуудал ингээл эргэдээл яваад байна. Энерги чинь дүүрчих юм бол яана гэж гэрээсээ гараад байгалыг үнэртэл аялалд яваад зугаалаад нэг гоё ялдаг шүү дээ. Тэр үед тэрнтэй л адилхан гэсэн. Буцалж эхэлнэ. Юу гэхээр юмаа хэлмээр, заамаар, хуваалцмаар, өгмөр, хайралмаар тий хараагүй юмаа хармаар, мэдээгүй юмаа мэдмээр, сураагүй юмаа сурмаар гэдэг үйл хэрэг болоод таашаал болгоод явцдаг. Гэх мэтчлэн ийм гоё хүчин чармайлтуудын хүчээр ийм гоё зүйлүүд орж ирдгээ. За нэг ийм сайхан зүйлүүдийг та нартай хуваалцмаар байна. Амжилтын энерги ойрхон байна. Би худлаа хэлээгүй, худлаа амлаагүй. Ямар нэгэн худлаа амиг дамжуулбал хүндээс өөрийн гэсэн үйл өөр байна тий. Тийм учраас 2026 он гэдэг бол бид нар шинэ зүйлийг эхлүүлэх болцол боломж гэдэг зүйл орж ирэх гэж байгаа. Тэрнийхээ хараа хажуугаар мэдрэх хэрэгтэй, сэтгэл ханамжтай байх хэрэгтэй байна. Дээрээс нь амьдралын хэм маягаа өөрчлөх хэрэг байна. Ганцаардлаасаа гарч сурмаар байна. За мөн өөрийн амьдралд орж ирсэн хүмүүстэй талархаж сурмаар байна. Хамгаалтын энерги үүсгэмээр байна. Гэх мэтсэн зүйлүүд бидэнд болно. За үүнээс хойш түүнээс цааш би танд нэг зүйлийг одоо эцсийн зүйлийг энэ сэдвтэй холбоотой эцсийн зүйлийг хэлмээр байна. Битгий юм одоо нэг дураараа байгаараа тий хүний амьдралыг битгий дураараа шүү. Хүнд битгий дураараа би ингэмээр байна, би тэгмээр байна гэж хэл нөгөө хүний сүнсийг, энергийг, үйлдэлийг хүндэтгэж сур. Асууд сур тий ингэж болох уу? Ингэвэл чамд ямар байна, чи юу гэж бодож байна гэд нөгөө хүн чинь хүлийн зөвшөөрж хоёр хүний харилцаа, хоёр хүний үйлдэл явнаа да. Яг тэр шиг. Тэгэхэд одоо ихвчлэн одоо нийгэмд анзаарч байгаа алдаанууд гэвэл аюу дураар байдаг байхгүй. Хиний ч тоогоор орж үзээгүй ээжээж, хиний ч амьдралыг хамтдаа амьдарч үзээгүй ээжээж, хин нь муу сайныг дотор сүнсийг ярьж хараагүй ээжээж, бурхан биш ээжээж. Тэр нь буруу, энэ зүгтж гин, энэ ирж гин, энэний зөв, тэрний зөв ингээд өнгөрөөчлөө тэгээд орчлоо. Танд ямар хамаатай вэ? Та яагаад энэ дураараа байгаа? Та яагаад ингэж оролцоод байгаа? Та битээ толгой мэдээ бүх зүйлийг суурийг хар тэ. Тэгээ бүх зүйл хүлээн зөвшөөр байх боломжтой шүү дээ. Хүн буруу юм хийсэн ч боломжтой, зөв юм хийсэн ч боломжтой. Хүн шудраг бас авирлах бас эрхтэй. Ямар ч энергийн төвшин шудраг бас авирлж байгаа юм билээ. Та яаж мэдж байгаа юм те. Тэгэхээр өөрөө тэр зүйл тэгшгэн болоод ирэхээр тэгшрээд ирдэг байхгүй. Тэгшрээгүй болоогүй юм гэдэг бол тэр хүн сургаалаа аваад явж байгаа юм байна. Тэр дундуур нь та заавал орж яах нь гэдэг шигт те. Энийг хэлмээр байна. Яагаад би нүг хэлсэн бэ гэхээр эргэлзээд байгаа зү. Ямар нэг юм хийх гэсэн чи эргэлзээд байна. Итгэл төрөхгүй байна. Энэ үйлдэлүүдээс тань, энэ алдаануудаас тань болоод ийм зүйл тохиолдоод байж болжгүй учраас би өнөөдөр танд өөрийн амаараа, өөрийн сүнсээрээ, өөрийн үгээрээ танд хэлж байгаа байхгүй юу? За тэгсэн чинь энэ бүхнийг ойлгочоор та чиний гоё таашаал аваад мэдрээд нэрэл тийшүү. Энийг ингээд сонсон чи ярьцганаал тэгээ дотроос энерги нь ярьцганаал хүлээж авч чадахгүй байгаа бол та нөгөө нэг өөрийн дотор байгаа хийж байгаа энерги буюу жинхэнэ мэдрэмжээшээ зүхтцсан байна гэсэн үг байхгүй юу? Жинхэнэ мэдрэмжээшээ зүхтаад худлаа мэдрэмжийг өөртөө худлаагаар хүчээр итгүүлсэн байна гэсэн үг. Тийм учраас танд ганцхан боломж байна гэж байхгүй шүү. Амьдралд ганцхан хүнтэй харилцаал насан туршдаа тэр харилцаатайгаа дуусна гэж байхгүй. Маш олон харилцаанууд, маш олон найзууд орж л байдаг, гарч л байдаг. Уул юмуд урттай богинтой, сайн муу нийлжиж савдуурдаг. Амьдрал жамаас бидэрт өдөр шөнө гэж тэнцүү зүйл өгсөн байна. Тэгэхээр тэнцвэртэй болохыг хүлээх хэрэгтэй. Та эргэлзээд байна гэдэг бол тэнцвэргүүлэн гэсэн үг. Итгэлгүй байна гэдэг бол хүсгүүлэн гэсэн үг. Тэгэхээр итгэлтэй болохоо, эргэлцгээ болохоо хүлээх хэрэгтэй. Зарим тохиолдолд түрүү анх хэлсэнчлэн өөртөө хандаа өгөх хэрэгтэй гэсэн үг ээ. За тэгээд эргэлзэж чинь гэдэг бол нөгөө нэг цаг хугацаанд болоогүй ч юм уу, таны хийсэн үйлдэлийн нэг няцаалт буруу. Бид нар ч өөрөө мэдэхгүйгээр буруу зүйл хийждэг шүү дээ, тэ. Тэр хийж байгаа буруу зүйлээс болоод л одоо тийм зүйл болоод байна гэсэн үг шүү. За ингээд цаг орой болсон байна. Би бол өөрийн дотроос мэдрэмж сэтгэлээрээ гарч байгаа бүх зүйлийг та нартай өнөөдөр харамгүй хуваалцлаа. Тэгээд айвал бүхий хийвэл буй хийж чадахгүй айгаад эргэлзээд итгэлгүй байгаа бол дэлхийн ертөнцийг бэлэн болохыг хүлээ, өөртөө хандив өрг, өөрийгөө аз жаргалтай таашаалтай байхыг суралц, өмнө битгий юмд дураараа шийдвэр гараг, битгий амьдрал одоо жамаас энэ маст болж байгаа зүйл рүү хитрхи дураараа авирлаж оролц,
бүх юм утга учиртай болдог. Сайн муу нэлжээ сав дүрдэг гэдэгчлэн мууг нь битгий үзий яд, сайныг нь битгий шүтэн бишрээдээ сонс, мэдэр, хүлээ, зас. Тэгвэл та бүгдийг хийж чаднаа гэж ингэж та нартаа өнөөдрийнхөө мэдрэмжээр та нартаа хуваалцахыг хүслээ. Тэгээ зарим их мэдсэн зүйлүүд байна. Өнгөрөөнө гэдэг чинь хамгаалалт гэсэн үг байхгүй юу? Үсчээл оролцоол наалдаад байх биш. За ер нь чиг интернет энэ төр тасраад намайг одоо болсон олон юм яриад байна гэж байгаа юм шиг юм болоод байна. За тэгээд дахин та нартаа шинэ оны мэндийг хүргэе. Шинэ жилийн мэндийг хүргэе. Christmas өдрийн Happy Christmas те. Шинэ жилийн Christmas өдрийн мэндийг хүргэе. За тэгээд надтай хамт байдагт баярлалаа. Гэлалаа өөртөө хандив өргөж багшаахаа зөвлөгөөг эрхэмлэж авъя гэсэн маань. Гэлалаа танд баярлалаа. Би яг хүний амьдралд тэг инг гэж хэлдэг одоо ойлголоо багшаа. Танаас ухаарл авах юм аа. Баярлалаа гэсэн байна. Мундаг шүү дээ. Сонсоод ойлгочихж байгаа юм уу? Мундаг байна. Зарим хүмүүс ч сонсох тэл үлдээдэж ойлгохгүй төвшөнд байна. Багшаа танхимын имсэлгэл болохгүй мó да ойрын үед гэсэн байна. Өстө болж амжихгүй байгаад байна. 4 сард л болохоор байна. Уучлаарай нөгөө цаг хугацааны чинь мөчлөг тарахгүй байна гэдэг шиг болох гэдэг шүү. Уучлаарай. Танхимын имсэлгэл маань аюу гоё явдаг болохоор би өөрөө ч гэсэн их яардаг, тогтолтой гоё тийм. Гэхдээ миний өөр юм аа одоо бяцлаглаа зарлаад явуулах нэгдэж нөхцөл байдал цаг маанч болохгүй байна. Дээрэс нь энэ одоо бензин тосгүй те манай Монголын нөхцөл массын энерги бол аюу хэцүү байгаа шүү дээ. Бензин тосгүй болж ийн л гин би ч одоо бензин тос олдохгүй байх юм машин дээр унахаач болсон. Бензин дуусчих юм бол одоо ойчлаа сууж яадаг завч болтохгүй. Тийм болохоор нь ашиглахаа болоод байгаа шүү гэж. Тийм үед нөгөө бяцлал энэ төр зарлж гарах хоцроо таслаад байдаг юм аа. Тийм болохоор би чинь яг нэг гой бүрэн эрцтэйгээр бүрэн явуулмаар байдаг учраас ихгүй байгаа шүү гэж та нартай хэлсэн тий. За баярлаа. Happy Christmas гэсэн байна. Баярлаа. Таны подкастуудыг ойрд маш их сонсож байна гэсэн байна. Шинэ хүн байна. Бат гэдэг нэртэйс Бат. Ста харж байгаагүй нэр вэ шүү гэдэг шиг тий. За баярлаа. За ингээд нэг хэдүүлээ гоё Christmas өдөр 12 өнгөртөлтэй Christmas өдрийг дуустал нэг сэдвийг дуусгаад нэг энергийн задаргаа хийж зураглаж төсөөлж ярьж ойлгож толгойдоо цутгаж оруулж дууслаа. Ингээд миний ажил бас дууслаа. Ингээд би чамрын та нар маань чамар зарын чанартай мэлхэд нэрээ 1 сарын 1 шинэ оны эхний өдөр би Namaste group-ээр зарлж байгаа. Тэгээ шинэ оны шинэ жил гарсан эхний өдрөөс залбирал тарнын шинэ группийнхаа одоо бүртгэлийг авж ийн. Өмнө нь суусан хүмүүс маань дахиад суусан ч болно. Шинээр сууж үзэх хүсэж байгаа хүмүүс маань бүртгүүлээд одооноос бүртгүүлээрээ нэг бүртгэл авах 4 хоног байна уу 5 хоног байна уу баг. Одоо ингээ 26 болчихлоо шүү. Бараг 5 хоног байгаа юм биш үү. Тэгэхээр 5 хоногтой амжаад Namaste group-тэй бүртгүүлээрээ өглөө болгон залбираад мөргөөд явах энэ гоё тэгштгэлийн аргыг та нартаа бас уриалж байна. Өөр надаас шинэ оноор шинэ сургалт гарна гэж хэлсэнтэй. Сургалтын зар одоохондоо хараахан ороогүй байгаа. За гэтээ ер нь бол оруулаад хүмүүсээ бүртгэж авнаа. 2026 оны маань Тэрэл сарны нууц групп бол айлвшээ хүмүүс нь бүрдээд бүртгэлээ аваад дуусгачихсан. Одоо бол би хүн нэмж авмааргүй байна. Яагаад бол хэдхэн хоног үлдчихлээ. Хамтдаа 2026 онд надтай залбирах мөрөхөөр өвгдээц өдмийн үлгэрээ засгаар цугларсан бүх хүмүүстээ баярлалаа. Шинэ оны минь тогшаа гинэ. Шинэ оны минь маш их талархаж байна гэсэн байна. Баярлалаа. Бүртгүүлье багшаа гэсэн байна. Талархлаа. Чатжээд мэдээл аваад бүртгүүлээрээ. За тэг хүмүүс бас энэ чатаа намайг уншдаг гэж бодоод идэг юм шиг байна. За нэг завтаа чөлөөтэй үедээ уншина. Гэхдээ би бүх үед чат уншиж чаддгүй. Маш олон чат ирдэг. Бид нар чатыг уншаа сууж байгаа юм бол юун та нартаа лайв хийх, юун гоё бичлэг мэдээлэл оруулах амжихгүй. Тэгэхээр манай туслахууд маань уншиж байгаа шүү. Тийм учраас харахгүй байна, үзэхгүй байна, сонсохгүй байна гэл тэгээд идэв. Яг нь туслахууд манай оюут хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөө хичээлтэй үедээ заримдаа нөө чатаа харахгүй чад хичээлээ тарахаар ингээд үзэж мүцхээр нэг хаяа нэг чат матыг харахгүй байх үе гарна. Та дахин бичлэг тусмаа л айгүй хурдан харагдаж мэдэгдэж хурдан хичээлийнхаа группт орно гэсэн үг шүү. Нөө олон сэдвтэй, олон хичээлтэй, олон юмтай чат чинь ерөөсөн завгүй байгаад байдаг байхгүй юу. Тэгээд тийм асуудал байдгийг шүү. За тэгээ өчигдөр гэж яриа шүү дээ 12 өнгөрсөн чинь өчигдрийн миний оруулсан 3 үгний сонголтыг өөртөө нэг үгийг сонгоод тэгээд миний энергийн задаргааг гой сонсож үзээрэй. Сэтгэлээ хаваалцаарай. Миний хувьд бол яг маш гоё шинээр шууд өөрийнхөө дотор цугларсан энергиэрээ хийсэн гоё шинэ үйл явдал болж байна. Та нар маань хойч ч гэсэн гоё чиглэл авч байгаа. Хийх эндэл гоё хожоотой гоё зүйл болж байгаа. Надын хувьд бол маш сайхан таалагдаад би бол
нэг өөрийнхөө цаанаасаа хиймээр санагцсан үедээ нэг сэдвийг сонгож аваад энэ энергийн задрагаануудыг ер нь энэ 2026 онд их оруулъя гэж бодож байгаа. Яагаад гэвэл бүрэн дүүрэн хүчтэй болгомоор байна. Бүх хүч, гурван хүчийг тань гурван ингэ тэнцүү болгомоор байна. Өдөлтүүдийг тань эдгэмээр байна. Таны энергийг гадуур нь халиулмааргүй байна. Аюулын тохиог чинь тайлбарлаж өгмөр байна. Шудраг харилцмаар байна. Холбогдмоор байна. Сонгомоор байна. Энэ миний үүрэг, энэ миний хүсэл, энэ миний дуртай ажил. За нэг юм байна. Маш их талархлаа гэсэн байна. За баярлалаа. Өнөөдөр та нарыг нэлээд орой толчлаа. За тэгээ сайхан амарцгаагаарай. Өглөө бүхэн тарнаа сонсоод залбираад байгаа гэсэн байна. За ямар байна? Сайхан байна уу? Болж гин үү? Гоё байна уу? Сонссон багшаа. Үнэхээр таалагдсан шүү багшаа гинэ. Баярлалаа. Тий. Надад ч таалагдсан. Яагаад тэр зүйлийг хараа ямар ч таслахгүйгээр би юусэн нэг ч таслахгүйгээр нүдэн жаа шууд хэлсэн зүйл байгаа шүү. Би ямар ч юу ч хараагүй, юунаш мэдээл аваагүй. Зөвхөн таны энэ үгтэй холбогдож байгаа ийм энергитэй хүн энэ үгтэй холбогдгээд шившлэг хийсэн. Тэр шившлэгийнхаа түвшинд хийсэн харилцаа байгаа. Яг бүх хүн би доллар шүү дээ. Миний хийж байгаа бүх зүйл бурхны хүчээр хийж байгаа ш. Ямар нэгэн байдлаар зөрсөн тохиолдол, ямар нэгэн байдлаар жоохон одоо яг таны энергиос жоохон холцсон тохиолдол байхыг үүсэхгүй хамаагүй. Гэхдээ би үнчээр сонсож байгаа хүмүүстэй хандаж оруулж байгаамаа гэдгийг дахин сануулъя. Чухал зүйл ойлгож авлаа, талархлаа гэсэн байна. За тэгээ та нартай баярлалаа. Хайртай шүү. Намастай групп Фиха шинэ оны групптэй бүртгүүлээд орохыг хүсэж байвал ороорой. Баярлалаа, талархлаа, хайртай шүү гэсэн байна. Үзлэгийн цаг авъя гэд маш олон хүмүүс мессежчээд байгаа байхгүй юу? Тэгээд би энэ 2025 оны үзлэгийн цаг бол одоо ингээд дуусчихсан. Одоо бол хэдүүлээ үзэж харуулж амжихгүй болчлоо. Нэг сарын эхний 7 хоногт надын өөрийн жилийн ухталтын хийдэг ажлууд гэж байгаа. Тэр маань одоо төлөвлөгдсөн. Нэг сарын 10-наас хоошоо би шинэ оныхоо энергийг шалгуулмаар байгаа. Бичгийгээр тайлбарламаар байгаа. Тухайн жилдээ юг анхаармаар байгаа. Зөвхөн хувийн уншлагаараа өөртөө холбоотой зүйлээ мэдхийг хүсэж байгаа хүмүүсийнхаа цагийг авнаа. Паблик орчинд буюу бүх хүмүүст мэдгэж байгаа зүйл бол хэлчихэж байгаа. Энэ бол надад хангалттай гэж бодож байгаа хүмүүс хамаагүй болно, сайн байна. Надад нэг жоохон илүү материал хэрэгтэй, илүү мэдлэг хэрэгтэй, илүү яг өөртөө холбоотой энергийн задрагаа авмаар байна гэсэн хүмүүс нь надаас үзлэгийн цагаа 1 сарын 10-наас хойш аваарэ. За ингээд та нартай дахин баярлалаа. Надтай хамтгүй хамтдаа цагийг өнгөрсөнд баярлалаа. Одоо намтай болгийг бараг минут бүрдэл харж байгаад яач юу юм ороогүй болов гэд бүр пэйж рүүгээ байн хардаг болсон гинэ. За ингээ илчгэр чи мэж одоо ямар нэг юм оруулъя гэдэг аюу юу яах юм шүү те. Гэтэ ер нь бол би мэддгэлтэй хүмүүсийн энергийг за яг одоо яг тийм энерги онцлогтой мөч хүмүүсийн нийт энерги иймэрхүү байгаа нэг юм сэдвэр оруулж игээл яар цандраа шөнөөрөө сууж байгаа л оруулдаг шүү дээ. Баярлалаа агшаа үргэлж талархаж байдаг даа гэсэн маань баярлалаа. Баярлалаа агшаа гэсэн маань. За бүгдээр сайхан амарцгаая. Ирччтэй онтаад маргааш үлээ сайхан ирччтэй одоо ухтээ. Тэгээ шинэ оны минь шинэ оноо маш гой аз жаргалтай сайхан өнгөрүүлээрэ. Шинэ оны өдөр гой гэр бүлэрээ идээ, дуугаар, баярын ширээн дээрээ сууж явах үед тань сонсох энергийн тарины дуулыг би оруулнаа. Тийм учраас намтай болго баймаа шалгаж байгаарэ. Би өнгөрсөн жил яг оруулж исэн. 31-ний өдөр байна уу? 31-ний өмнөх өдөр оруулж исэн байх. Ийм гоё одоо миний пэйж юун дээр номтой болог дээр одоо ч гэсэн байгаа л да. Нэг хүмүүсийн энергийг одоо цэвэрлэж өгөх тийм тарины ая оруулж байсан, мантра оруулж байсан. Одоо би бас тэр таринаа бэлдэж байгаа оруулах гад тэрийгээ би 31-ний өдөр эсвэл 30-нд оруулж магадгүй. Тэгэхээр дахин шалгаж агаад яг гой гэр бүлэрээ хоолоо идэж явахдаа баярын ширээнийхаа хажууд сууж явахдаа тий нөгөө оноо хүлээж явахдаа сайхан сонсоод энерги цэвэрлээд өөрсөндөө бас цэгүүдээс ирээгээд тэр мантранаас ашиглах гой энергиудээ өөрсөндөө аваад өөрийгөө гой сэтгэл зүйн байдлаар сонсдог талаас бэлтэж байгаарай. За ингээд та нартай хайртай шүү, амжилт төсөй. Баяртай, дараа уулзтлаа. Дараагийн лайваар уулзтлаа. Баяртай. Сайхан амарцгаарай.